Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань энэ үлрэлийн 24 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт бид удаан хүлээсэн аваргуудын лигийн 7 дугаар тойргийн тоглолтуудыг хүлээн авч үзсэн, шууд амжуулсан. За мөн Английн Премьер лигийн ээлж тойргийн тоглолтууд, Бундслигийн тоглолтууд бол өнгөрсөн 7 хоногийн тухайд бид шууд амжуулан үзүүллээ. За эдгээр тоглолтуудын үр дүн болоод бусад мэдээллүүдийн талаар ярилцахаар бүгдээрээ бид дөрв бол цугласан байна. Бүгд орой мэндийг хүргэе. За, удаан хүлээсэн гишүүн ирсэн байна. Тий, ихэр ах маань хэсэг чөлөөтэй байж байгаад ирлээ. Фэнүүд айгу асуугаад ирлээ. Таньгүй бол юу байна Зарим гэдэг. нь энийг зайлуулаач л гэдэг чинь. Гэтэ фэнүүд нэр олон шиг үлээ. Фэнүүд нь илүү олон. Юун дээр тоглолтуудаа үзэж байна жоо хаа. Үзсэн шүү ер нь. Үзсэн үү? Тий. За, шууд хэдүүлээ яриалгаа ороод явъя. Аваргуудын лигийн 7 дугаар тойргийн тоглолтууд. За багууд ер нь бол нэг солилцоо 8-нд зарим нэг нь орцоогоод шинэ бүрэлдэхүүнд 1-2 хүний бүрэлдэхүүнтэй бол орж ирээд за тэгээд тоглолтууд бол хэлсэн. За Бодо Клинтийн талбай дээр Бодо Клинт чинь өдөр аваргуудын лиг хожоогүй байсан баг шүү дээ. За Бодо Клинт чинь нэг бүр хойшоо одоо Арктикийн бүсийн анхны баг гэдэг шүү дээ. тий. Гэхдээ ер нь энэ жилийн нэг аргуудын лигт нөгөө нодлонгийнх шигээ сайн бол байж чадахгүй байгаа гэсэн тий. Тэгээ нодлон Европад үтсэн. Тий. Үгүй яг уржнамгийнх шигээ тий. Европад бол эдгээр чинь Энэ жил нэг жоохон хэцүү эхэлсэн. тэгээ Норвег, Чехийн багууд нөгөө лиг нь дууссан. Эдгээр чинь маргаал ялгүйсэн тоглолт хийгээгүй сар гарan болцсон байж байна. Тэгээд Манчестер Ситиг ер нь бол хүнд байдалд авчаа оруулсан. Тэ? 2 минутын дотор 2 гол хийсэн. Тийм гэхдээ Ситигийн арын дөрв болуулсан гэхээр хэцүү харагдчихлээ. Яг харахгүй хамгаалт хийдэг юм бол байхгүй амжиг л байсан. Энд ч нөгөө Гэхийн ирэхээс өмнө тэ? Өмнө тэгээ алиндээ л алинэгээд хамгаалагчаа бүр буцааж дуудаад энэ өмнө чи Юнайтедд хожигдсон шүү дээ. Тэрэн дээр гарч байгаа, энээр гарч байгаа. Ерөн Сити айгүй хүнд байдал байгаа. Одоо аваргуудын лигдээ одоо 2 тоглолт ч гэсэн тоглохгүйгээр эхний 8-д орчмоор байдаг. Тэгтэл Премьер лигт одоо араас нь тоглолтууд яваад байдаг тий. Тэгээ өөрөөсөө 2 дугаар байранд явж байдаг Арсеналыг үүсчмээр байдаг. За тэгэнгүүт бас хажуугаар нь Карабао цомд шүүгийн дөрөвд үлдсэн байгаад байдаг. FA Cup-ын тоглолт яваад байдаг тий. Үнэхээр Сити бол маш хүнд байдалтай байгаа. Родри улаан авсан минутын дотор 2 шар аваад. Энэ үлрэл Родриг тоглосон тоглолтын дээр ер нь айгүй их унаалтж байгаа юм билэ. Өмнө чи яг нэг Родри тоглох юм бол хожиж байгаа гэсэн хожигдоогүй гэсэн цуврал Тэр ч яг нодлон урчин л да. тий 2 үлрэл явж байсан шүү дээ. Тэгсэн чи одоо бүр нөгөө тийш ирэхчих. Энэ үлрэл Родри тоглохоор баг нэг 50-60% хожоод тоглохгүй болохоор баг 80% гэнэ үү? Нэг тийм явж л. Юуны Родриг гараанд гарсан тохиолдолд хожигддгүй зурвал нь байсан. Гэхдээ нэг 2 тоглолтын дээр л хожигдсон юм. Тэр нь Манчестер Юнайтед Тоттенхэм гэсэн 2 багийн эсрэг 20 оны бүр 1-2 сард юм. Тэрнээс бусдаар бол 249 удаа Ситигийн төлөө гараанд гарахад ерөөсөө хожигддгүй байсан. Одоо ингээд 3-т хожигдлоо. Родриг байх үед бол амсч байгаа. Нөгөө 2 гол бол хоорондоо тэр нэг нөхөр хин билээ? Хөг. Каспер Хөг гэдэг нөхөр. Энэ нөхрийн 2 гол хоёулаа 117 секундын зайтай. Тэгээ ерөнхийдөө сая одоо жишээ нь алдж байгаа голыг харахад эхнийх нь бол Доннарумма бөмбөгнийхэн дээгүүр өсөрчж байгаа. Хоёр дахь нь бол за Доннаруммагийн алдаа биш хамгаалтын алдаа тэнд гав ганцаараа зогсож байгаа. Тэгэхээр хойноо бол Ситигийн тоглолтын дээр нэлээд тааруухан тоглосон байна уу та гэж. Тэгээ дээрэс нь гарааны бүрдэх Ситигийн тоглолт дээр дандаа залуучууд гаргацсан байгаа гэсэн. Макс Элейн, Хусану, Нико Орайли, Рико Льюс гээд одоо энэ дөрвөн хамгаалагчийг 2 тоглолтоор л гаргаж байгаа байхгүй. Юнайтедээс 2 тэгэр хожигдод гаргаад энэ дээр бас энэ дөрвийн дундаж нас нь юу 20 юм уу 21 юм уу. Тэгээд амьдралдаа ерөнхийдөө дөрвөлээ хамт гарч үзээгүй. Ялангуяа 2 төвийн хамгаалагч Хусану, Элейн хоёр чи хизээш хамтдаа гарч үзээгүй энэ 2 дараалал гарсан. Юнайтед 2 гол энэ дээр ингээ 3 гол алдчих. Нийтэд 5 гол. Ялч нөгөө хамгаалтын гэрчлэмтлийн асуудал нь л Рубен Диаш байхгүй. Хин Гвардиол байхгүй, тэгэл Стоунс ч байхгүй, тэгэл нөгөө бичлэгний асуудал яригдчих. Дээрээс нь нөгөө нэг тоглолт болгон дээр л баг ярьж байна дөө нөгөө Арсенал одоо энэ Сити саянхаа хөсийг дурдж байна те. Энэ тоглолтын тоо бол арай л дэндөө олон байна. Тэгээд тэр тийм учраас ачаал их авж гин
Тэгэл бүрэлдэхүүн зузаан байгаа багууд арай бас гайгүй явж байгаа. Сити нөгөө зузаан байдаг. Гэтэ энэ үлрэл нөгөө бэртлэнтэл нь их болчоор ингээд тоглолтын үлрэлийн төгсөлд сайн дуусгадаг Сити ч одоо ингээд бэртлэнтэл нь хаашаа татаад. Гэхдээ ер нь Манчестер Сити нэг гимтэл бэртэл хамгаалтын одоо яг үндсэн гараад гарах хэвээр хамгаалагч нар нь байхгүй байхад харин ч гайгүй тоглоод байгаа юм шүү гэж би бодоод байгаа шүү. Одоо жишээ нь үндсэн хамгаалагч нар нь бэртчээд одоо сэргээнд суудаг ч юм уу эсвэл те академийнхнаасаа гаргаж ирээд тоглож байгаа багууд бол ер нь утаардаг үстэй. Сити бол тэгээд бас нэг юм шүү дээ. Одоо энэ шууд тавьж чинь гэдэг чинь 2025 оны үр дүн гэж байгаа Манчестер Сити. Он гарснаас хойш ингээд хийдий 8 тоглолтоо. 8 тоглолтоос сая Wolverhampton бол 8 тонос. Бодог гээд 7 тонос. Энэ дундаас 3 л хожил байна. 3 тэр нөгөө нэг Exeter гээд FA Cup хожиж байгаа тий. Тэгснэ Wolverhampton бол за хожихгүй байхын аргагүй гэдэг шиг. Тэгээ Newcastle-ыг хоёр лигийн цомд. Лигийн цомд. Премьер лигт бол хожил байхгүй. тий. Яг Wolverhampton-ы сая сүүлийн тоглолт. Тий, Wolverhampton ч бас их сайн байгаа шүү дээ. Ер нь сүүлийн 5 тоглолт хожигдоогүй байсан шүү дээ. Ер нь их сайжирчаад байгаа. Яг тэгэл хамгаалтын асуудал байгаа юм л да. Жишээ нь Челси дээр бол Сити бараг л хожоо дуусчихсан шүү дээ. Нэмэлт цаг дээр алдчихсан. Сити Челси дээр үү? Харин тий. Тийм. Сити хожоо дуусчихсан газар Тэгсэн баг шүү. нэмэлт цаг дээр тий. Энцо хийждэг байхгүй юу? Тийм бүр сүүлд. Тэр бол хайрын нь л одоо оноо болсон. Тэгээд нөгөө хэнийг халсны дараа шүү дээ нөгөө. Марискагийг халсан. Юун дээр Wolverhampton дээр болох нөгөө нэг гейн ирчихэж байгаа тий. Тэгээ Марки ирээд Хусановтаа гарснаа Айтнуурын орж ирж байгаа. Айтнуурын орж ирээ Матеш Нүнишигээд барамдаа гаргачих байгаа. Тэгээд бас арай хамгаалт нь Ер нь гэхдээ Ситигийн яг хамгаалтын тамирчид нь бүгд байвал Сити ёстой жинхэнэ нөгөө нэг дараалсан хаврын 10 дараалсан ажлыг үзүүлнэ шүү дээ. Одоо хавртаа нэг тэгдэг гээл хүлээгээд байгаа шүү дээ. Үгүй нөө данс энэ хамгаалт нь байхгүй шүү. Одоо тэгээд гол нь за Гордиол барыг тоглохгүй шүү дээ өдрөл дуустал. Рубен Диаш нэг 2 сар. Тий. 2 сарын дундуур ч юм орж ирэх. Наад хүмүүсийн чинь байж гэн гэж тооцоолж л анх намар хуурай гаргасан шүү дээ. Тий. Хамгийн сайн мэдээ ялч нөгөө гийг авчлаа. Гийг авсан. Одоо авахгүй бол болохгүй л. Гээ гэхдээ одоо энэ 7 хоногт бол нөгөө тоглохгүй. Нөгөө аврагуудын лигийн шин бүртгүүлэг учраас. Тэгээ Галатасарайг яг нэг яаж хийж байгаад хожиж болохгүй яах гэж. Уг нь энэ дээр хожигдсон бол ихний 8 баг ороод ирчихлээ. Байсан. Одоо сүүлийн тоглолтоос шалтгаалх болчиход шүү дээ. 8-ын гадна ч гарч магадгүй. Тий. Одоо Премьер лигт яг гээний тоглоод идэг. Одоо Галатасарай дээр нэг саяны хамгаалт чинь дахиад гарна шүү дээ. Тэгнь. Юун дээр Манчестер Ситиг ер нь аврагуудын лигт ингэж Ситид гол алдалгүйгээр өөрсдөө очоод байгаа. Ситиг эсрэг 3-ыг хийдэг баг ер нь зөөхөн л юм байна л да. Хид хідэн багууд байна. Ингээд дурсах юм бол дурсамжийн сэрэх баг хүмүүсийн 2013 оны 10 сард Байерн Мюнхен Ситиг хаалan 3-ыг хийжсэн байна. За тэнгуүтээ тэрнээс хойш 2016 оны намар Барселона 3-ыг хийжсэн байна. Нэг хэсэгт орсон юм байна. Тий, Камп Ноуд. За тэнгуүтээ 2018 оны 4 сард Ливерпул 3-ыг хийжсэн байна гэдэг чинь нөгөө нэг 3-3-аар тэнцдэг. 3-1-ээр үлээ хождог нэг шүгийн 8-д нэг таардаг Ситийн хоёр. Садио бишээ Окслей Чемберлен нэг мангар холоос зохиод хийждэг. Тэр тоглолт хаа. 18 он. 18 оны 4 сар. Ливерпул пенальтсан жил шүү Тий. дээ. Реалтай пенальтдаг. За тэгээ 24 оны 11 сард Спортинг 3-ыг дор хаяж 3-ыг гэж чинь нөгөө Йокерес хэтрик хийдэг. За тэгээд Реал Мадрид 25 оны 2 сард 3-ыг хийсэн гэдэг чинь Эмбапегийн хэтрик байна. Тэгээ сая Бодо Глимт. Одоо ингээд 6 төв. Бодо Глимтээс бусд нь бол яг томчууд юм байна тий. Тэгээ энэ Бодо Глимт дээр бол яалчгүй Ситигийн хамгаалт яг үнэхээр хөнгүү байла. Чи дээрс Норвег баг хоцсон 10 дэлт хоцсон хэдэн өдрийн дараа гинүү. Тэр чи юу гэлээ? Бүр 2002 оноос хойш. Харин тий. Тэр үед ч баг Росенборг энэ төр байсан уу? Юу гэж байна? Норвегийн баг Английн багыг хоцсон. Тийм л. Тэрнээс энэ Бодо Глимт чинь уржнам бол бас багуудыг хашраасан шүү дээ. Тий, Европад бол ер нь 8 дүлтлүүд юм байл юм чинь тий. Бодо Глимт чинь Английн багуудтай 6 тоглоод 3 тэнцээ 3 хожигдсон. Сүүлд 2002 оны UEFA-гийн цомд Viking гэдэг баг Челсиг 4-2-оор UEFA-гийн цомд орсон. Манай Viking чинь сая нэрээ Норвегийн авраг болсон шүү дээ. Одоо дараа жилийн аврагуудын лигт гэхдээ орж ирсэн баг. Плей-оффс л орсон. Русенборгийг бол санаж байна. 2000 юун дээр гарсан? 7 онд Челситэй тоглосон юм. Орсон тий. Тэгээ Дрогбаг гол оруулчаад ингэж идэг тий. Тэр үед чинь Норвегийн топ нь Росенборг л байсан л та. За
Тэр чивэл яг Розенбург ч гол гэдэг нөгөө кинон дээр Сантьяго Муниз тоглолдог шүү дээ эсрэг бас. За тэр ч жоо. Аврагын лигийн мэрэгэн буучдын жагсаалт байгаа. Энэ бол улирлын рекордууд байгаа. За нэг улиралд хамгийн олон гол оруулсан рекордыг Криштиану Роналдо 2014 онд 17 гол оруулсан рекордтой эзэмшдэг. За энэ шөнө нөгөө Реал Мадрид тоглоод хин Мбаппе 11 голыг хийчихсэн байгаа. Тэгэхээр одоохоор хүмүүс бол нөгөө рекордыг эвдэх нь яах нь гэдэг яриаг бол зүгээр зориуд гаргаж ирсэн. Юу яасан нь Роналдогийн хэсгийн шатны рекордыг бол давтцсан байна. Тэг яг тэр тоглолтын тоон. Тий, Роналдо ч 6 тоглолт. Одоо Мбаппе ч дахиад нэг тоглолт шүү дээ. Тий. Тэгэд чин Роналдо покер мокертэй л доо. Тэгжээж тэр чин хүрсэн юм. Тэрнээс 6 тоглолт. Одоо бол 17-г өвтгүүлгээд байна шүү. Тий. Дубль мөбл хийгээд яваад байхад гүйцэхэд хэцүү байхгүй. 17-г яах юм. Роналдо яалчгүй покер мокер хийсэн тий. Одоо Реал тэгэл за сүүлийн тоглолт байна. Тэгээд дараагийн баг нөгөөний суглаа юунаас шалтгаалсан юм шүү дээ. Тэрнээс шалтгаалаад хэр хол явах вэ гэдгийг шалтгаалсан. Хэр хол харин тий. Тэгэл Реал шүгийн одоо эхний 8 багаас хоошо орох магадлал байгаа билүү? За бараг л байхгүй тий. байхгүй. Хав мав. Орчвол яг та нэг 2 тоглолт хийх юм тий. Тий. Илүү олон мэрэгэн бууч олохын төлөө хаашаа явах юм уу? Нодло Рафиня 13 нөгөө голд оруулсан рекордыг давтлуу эвдлүү. Рафиня хин 2, Граси 2 ч адилхан 13 голтой. Тий. Байсан. Одоо тэгээд 11 гэдэг чинь ер нь зарим жилийн мэрэгэн бууч 11 хүрдгүү шүү дээ. Одоо миний санаж байгаагаар 15 онд Барса төрүүлэхэд чинь Неймар, Месси энэ чинь нэг 10-ыг л хийчихсэн. Тий. Бүтүүлрэл та. Маане Салах хин Фермино горовч бас гол хуваацсан гэж хэлээд 19 онд бол. За ийм зүйлүүд боллоо эхний шөнө. Эхний шөнө бусад тоглолтуудынхаа үр дүн хэдүүлээ бас хамтдаа харцгаая. За Кайрат Ингээ ер нь бол Кайрат мултарчлаа. байсангүй. Тоттенхэм их аргуудын лигтэй Сайн байгаа. Аргуудын лигтэй л хажуу. Талбайдаа 4 тоглоод гол алдаагүй 4-нд гэсэн тоцсон. байл. Энэ Тоттенхэм сайн тоглоод байгаа чинь Тоттенхэм, Челси хоёр одоо Сити, Арсенал, Ливерпул 3 бол сайн тоглох нь ойлгомжтой. Дээрээс нь Тоттенхэм, Челси хоёр сайн тоглоод байгаа чинь нөгөө нэг 5 баг орох боломжийг л нээж өгöd байгаа шээ. Тоттенхэм ч өнгөрсөн жил Премьер Лигт 17-д ороод Европа дөрөвс энэ жил Премьер Лигт 17-д ороод Нодлон жил Бодо Глимттэй тоглосон ш Тоттенхэм чинь. Аргуудын лиг төрүүлнэ гинэ. Европод тийм. хийсэн шүү дээ. Сонсно баха. Тоттенхэмиг аргуудын лиг төрүүлнэ. Хизээ. Энэ үлрэл За. Премьер Лигт болохоор 17-д орох гэдэг. Дахиад Нодлон чинь Премьер Лигтээ 10 7-д тэгээд Европа лиг Европа лиг төрүүлсэн тийм. Одоо энэ жил 17-д ороод аргуудын лигтэй төрүүлнэ. За. За. Интер бол сайн байсан. Тэгтээ Габриэл Жесус гэдэг хүн гарч ирсэн хоёрыг тэгсэн. Үнэхээр яг зөв цагтаа зөв Тэр гарааны бүрэлдэхүүнтэй гоё болсон шүү. За Реал Мадрид Монаког бол ингээ хийцэн. Спортинг Парис Сен-Жермен энэ нөгөө нэг Колумбийн Луис Суарес гэж нөхөр. Колумб Луис Суарес. Тий. Колумбийн Луис Суарес Нэрэндээ өгч хаана авах гэдэг нэг лээ бас том багуу сонирхоод байгаа юм л тий. нэг юу н харсан. Сонсож байгаа. Челси авах гэдэг юм гэсэн шүү. Тийм үү. За тэгээд Копенгаген Наполи ч ер нь айгүй сонио уруудаад Оруудын лигт явдаг бай. Үгүй лигтэй ч авахгүй. Лигтээ сүүлийн үед жоохон муу болчихсон. Муу байна. За Олимпиакс бол Ливеркузнийг бол ер нь грект хэцүүлтэй тий. Энэ Олимпиаксын талбай дээр нэг хэсэг Арсенал айгүй очиж. Тэгээ 3 жил дарааж тоглосон тий. Тий. Тэгээд ерөөс хожиж чаддгүй байсан. Ливеркузен ч Бундслигтэй ч ер нь муулчлаа. Тэглээ. Наполи шиг. За Villarreal болохоор лигтэй сайн байгаад байгаа гэсэн тий. Тийм. Аякс ч нөгөө цаашаа үргэлжлүүлэх боломжоо аваад үлчлээ. Тэгсэн үү? За ер нь бол хэцүү шүү хаа. Сүүлийн тоглолтод хожичвол боломж Тэгээ сая байгаа. хожоод нэг 4 оноотой л болж байна уу? Аякс уу? 6. 6 гэнэ. А тийм үү. Тэгвэл боломж байгаа шүү. Тий. Харин сүүлийнхийг хожичвол бас Тийм үү. 24-д ороод ирэх боломж Харах юм байна те. үүсэж чаа. Энд чинь 3 хожигтой л хэлсэн баг шүү дээ. Тийм. Тоттенхэм талбай дээр 24 тоглолт дараалан Европын тэмцээнд хожигдоогүй байна. Тэг явж байгаа шүү. Сүүлийн 4-т бол гол алдалгүй хоцсон. Арсенал болохоор аврагуудын лигт 7 дараалаад хожсон байна. Гоолынх нь зүрх юу н 20 гол оруулж 2 гол алдсныхаа 2 дахьыг сая Интер дээр алдчихж байгаа юм байна. За Интер бол аврагуудын лигт 3 дараалал хожигдлоо түүхэнд анх удаа гэж. Анх удаага 3 дараалж хожигдсон. Атлетико Мадрид, Ливерпул, Арсенал гэсэн 3. Ер нь бол чарх 3 баг.
амар үзүүлэлт шүү. Тэгээ түүхэндээ анх удаа Гэхдээ ер нь том багууд ер нь ийм байхгүй бах. Чи боддоо хуучин нэг дөрвөн баг Ховрол. дөрвөн баг байдаг байхад тийм тий. хэд тоглох юм те. Нэг нь Славия Праг Тийм байна, тийм байна. Нэг нь Тэгэхээр ер нь том багууд бол Тэгээд уулаараач хожиж том багууд байдаг бах. нэг л том багтаа орно шүү дээ. Тий. Тэгээ хоёр хожигдлоо гэж утгад нөгөөдөл нь гайгүй. Яаж игээл те. Тэнгүүд энэ бол нөгөө олон шин систем юм. шин системээс болж 3 хожигдож байгаа. Тийм байна. За тэгээд за хоёр дахь шүн рүү нь хамтдаа шилжиж. Хоёр дахь шүн нь болохоор Славия Праг Барселонаг хамждаг гэсэн. За энэ талбай дээр чинь Нодлон бас тоглолцлоо яалаа Барса чинь. Өрсөн билүү? Славия Прагтай. нэг жил юу байдаг шүү дээ. Интер Барселона Байерн 3, Славия Прагтай дөрүүлээ болж нэг хэсэгт ордог шүү дээ. Тий. Чи нэг шавыг багтчих 2 3 жилийн өмнө. Тэгээ Славия Праг тэгээд ер нь бол яаж игээ гол бол хийдэг юм аа тий. Ер нь булангаас 2 гол алдчихсан л та Барса. Гэхдээ ер нь ямар ч багтаа тоглоход хийдэг тий. Славия Праг. Тэгээ Славич бас түрүүний нөгөө Бодо Глимчиг 12 сарын ихээр нөгөө лиг нь дууссан. Тэгээ чи хасах 7 градус очтой болж байгаа. Гэхдээ Славия Праг ер нь альж багтаа хийсэн тоглолт заавал гол ариунтай байдаг анзаардаг уу та хэд? Тий. Өөрөөсөө игээл өөрөөсөө алдаал Алдаал байд. тэгэл хожигддаг тий. Тэгэл илүү гол хийсэн л хожит юм дөө. Тий, ер нь тэгээд байдаг. Ер нь нэг тийм уяа баг биш тий. Лева өөртөө За энэ өстө сонир юм болсон. Би Левандовскиг автгол хийж 2-2 хараагүй. Үгүй мөрөнд нь очиж мөрөн дээр нь яваад орсон. Жохоо хадсгүй юм болцсон л доо. 2-2. Энэ амар гол байсан шүү. Энэ цохилт гоё байсан. Цаана балди. Толгоос Энэ 7 хоногт гэхдээ гоолууд ирдэг. Гой гол орж орж байгаа. орж. Олмо ч юунда Юуст давхцгаарч одоо юм. Лалигтэй бас гоё голцсон юм шүү. За тэгээд Лева. Энэ өдрийн анхны гол нь гэж шүү. Хавруудын лиг. Аа. Юусэн гол нэг гоё тийм. 100 хэдтгэн нь болчихоо. 100 100 нэлээд 10 ари үрэг баха. 106 дол хавцаал болов гэж бодох юм. Тэгээ 15 үйлрэл дараалж бодож байгаа юм билээ. Тийм бах уу. Барса энэ 2 голоо ялангуяа тэр Лева Интерийн голыг ялдааг эсвэл өөрсдөд нь бас хэрэгтэй байсан. Сүүлийн тойрогт Тий, голын зөрүү. голын зөрүү айгуу чухал. Одоо ч хоёуланд нь хожиж ийж тэгтээ бас нэг болж өгөл олон голоор хожиж ийж нөгөө 8 руу орох гэдэг. Одоо ганц л дөрөг байгаа шүү дээ. Тийм ганц л. Тэгээ хоёуланд нэг гэдэг нь. Яг энийг оролцуулаад сайн болтыг. За тэгээд Левандовски 37 нас 153 голын тоон 106 болж байгаа юм байна. Энэ хідэн том товтлогч нар ер нь тэгээд юу н үеийн дуусч шүү те. Кейн, Левандовски. За Кейний үеч баг эхлээд байгаа юм шүү. Амар шүү. Кейн нэг 2 жил энийг үзэх уу. Левач одоо ер нь Кейн Левагаас бас нэг 3 4 дүү болохоор те. Тий. 2 гол торгуулийн талбайн гаднаас, нэг нь Фермин Лопес түрүүний нэг олж байгаа торгуулийн талбайн гаднаас, сая Дани Олмо бас торгуулийн талбайн гаднаас, өмнө нь Манчестер Юнайтед эсрэг 19 онд Лионел Месси 2-ыг гаднаас нэмээд Филиппе Коутиньо 3 голыг тэр Юнайтед хаалганд гаднаас хийжсэн байх шүү. Торгуулийн талбайн гаднаас. энэ тоглолтын дээр гол нь хин гэмтчлээ. Педри гэмтчлээ л дээ. Сар тоглохгүй гэж байна. Тэгээд энэ тоглолтын чинь өмнө бас нөгөө Сосидадад хожигдсон байсан. Тий. 11 тоглолт дараалж очсон байж байгаа Сосидадад хожигдоо. Тэгээд бид нар ерөөсөн анзаараагүй байсан чи юу юм бэ? Барса ч 12 сарын эхэнд талбай дээр тоглолцоод тэгээ ерөөсөө дандаа зочлоод нэг Сауди Араб руу очиж супер цом тоглоод тэнд нэмэх 30 градус тоглож ирсэн нь шууд ийшээ Чех рүү хасах 7 градус руу очоод ер нь бол айгуу тийм хүнд байна л гэсэн мэлээ л дээ. Нэр Тоттенхэм аваргуудын лиг төрүүлнэ гэснээс хин Барса бол энэ жил ер нь бас төрүүлчих магадлал байгаа тий. Байгаа шүү дээ. Тийм одоо өнгөрсөн жилийн хэсгээр Бүүш нэр ингэсэн харин тий. явж байгаа. Байгаа. Ер нь боломж нь байгаад байгаа шүү. Гэтэ Тони Кросс нэг юм хэлсэн байлээ. Тони Кросс ч нэг юм подкаст хийд юм байна бас. Дүүнерт байгаа ч юм уу. Яг ийм Барса бол 10-ын лиг төрүүлж чадахгүй тэгж байна. Яагаад гэсэн чинь маш тийм ингээ савлгаатай их олон гол алдчихээн. Одоо ингээд хасагдах шатанд бол за нэг алдаа гаргахад л ер нь бол мултрах аюултай учраас яг Харин яг нөгөө ийм хамгаалтай баг бол Яг л өнгөрсөн жил харуулсан шүү дээ. Аваргуудын лиг чинь нөгөө чаашлах тусмаа багууд нэгтраад чангараад гол баг болдог л доо тий. Хамгаалтанд илүү нэгтраал. Тэгэл нөгөө Интерийн эсрэг харуулсан шүү дээ. Сүүлийн гол. Яг тиймэрхүү юм алдчих. Тэр Ямалын алдаа болцсон юм а тий. Болон бөмбөгөө барайл. Тэгээ Ханси Флик үл хүмүүс яалч юу аюултай л байна л. Яач магадгүй. Аруулаа үлдсэж үзэхэд ууршаа. гоё. Тий, үзэхэд гоё. Entertainment. Тий. Урагшаа аруулаа үлднө эсвэл үлдсэн үү? Үлднэ хамаагүй шахаад байгаа юм шиг. одоо эн чин 6 тоглолт 7 тоглолтын дээр 13 гол алдчихна гэж байгаа хөөх.
Нэг тоглолтод 2-ыг алдаад байгаа мөртлөө тэгэл яварцсан нэг хожоод яваад шүү дээ. Европын топ 5 лигийн тоглогч нар дотроос нэг одоо бас дабл-даблын нэг үзүүлэлт байна. Зөвхөн яг энэ 7 хоногт Фермин Лопес гэдэг залуу 10 голын дамжуулалттай болж энэ жагсаалтанд бүх тэмцээнд орж ирлээ. Энэ залууга нэг магтнуудаа ер нь бол би харахаар тоглолтын л ямар нэг голын дамжуулалт. Тийм энэ залуу их сайн байх юм аа. Яалчгүй гоё 10 номерын тий. Ялангуяа он гараад баг 3 гол 6 голын дамжуулалт гэнэ үү? 6 гол 3 голын дамжуулалт ч үлээ. Тэгээ сарын дотор л ерөөсөө баг 10 гол оролцож байгаа байхгүй. Тэгээ Челси авах гэсэн шүү дээ. Үгүй яагаад тэгэхээр нөгөө манай Челси Лопесыг яагаад сонирхоод байсан бэ гэхээр Челсид яг 10 дээр тоглох одоо яг бүр тохироод тоглож байгаа тоглогч байхгүй байгаа даахгүй. Палмерыг тоглуулж байгаа тий. Дажгүй. Энцогоос тоглуулж байгаа. Дажгүй. Гэхдээ яг цэвэр 10 номерууд биш байхгүй нөгөө хоёр чинь. Энцо ч илүү хоошоо одоо гүний найруулга хийх ёстой хүн шүү дээ. Палмер бол жигүүртэй илүү сайн тоглодог тий. Тэнгүүд яг 10 номер бол байхгүй бол байгаа юм. Одоо тэгээ урд чинь гэрээг сонгочлаа. Баг өглөө. Челси рүү явахаар боллоо гэж. Өмнөх гэрээ нь 29 онд дуусах байсан юм байна. Ер нь гэхдээ энэ 10 номерын асуудал чинь айгүй тийм бусад багуудад ч гэсэн ер нь айгүй тийм хэцүү. Тэ топ багуудад бас одоо Сити ч Палмер одоо танад бол 10 дээр тоглосон дээр шүү дээ. Гэхдээ одоо хүн байх одоо үнэхээр яг цэвэр 10 номер байхгүй учраас л тоглуулад байгаа юм байна. Тэгэхээр ер нь жигүүр тоглосон илүү ашигтай гэж юу? Өөрөө жигүүрт байх нь илүү ашигтай юм биш үү? Тийм үү. Тийм бэл. Педро Нето ч өстө бүтэхгүй байл. Айгу хэцүү байл. Хідэн 11 кросс амжилтгүй гэсэн гэнэ үү? Сая Пафос дээр. Тэгээ Энцо Фернандес чинь нөгөө бас яаж амжилт шүү дээ. Хажууд хөндлөн дамжуулалт хүлээж авж байгаа тоороо Премьер Лиг тэргүүлж байгаа юм шүү дээ. Хааландаас илүү юм бэл. Тэгээ бокс руу их орж ийн гэсэн үг л дээ. Уу яг довтлогчийн ард тоглочлоор довтлоо дэмжиж ороод 16-тай ойрхон тоглоод байгаа юм л да. Ер нь бол Энцогийн тоглох байрлал дээр хонь шүү дээ. Касидыг хажууд шүү дээ. Тэнд байж илүү сайн тоглох боломжтой юм байгаа юм. Фермин Лопесыг ярьсан юу Челси болгож байгаа. За харин тийм Фермин Лопесыг л яриад байгаа шүү дээ. Дэлхий дээр одоо яг шилдэг цэвэр 10 номерыг яриад байгаа байхгүй юу? Одоо шинэ Лампард цэвэр 10 номер байлаа шүү дээ, тий? Тэрэн шиг. Юун дээр Сити ч гэсэн яг нариндаа цэвэр 10 номергүй байгаа юм билий. Фермин Лопес одоо хэнийг Фоднийг тоглуулад байгаа нь бас яг 10 номер бас биш байгаа юм билий. Тэгээ нөгөө хэнийг бас тоглуулж үзээд байгаа ширкийн энтрийг тоглуулж. Харин тийм тэгэнгүүт энэ Фермин Лопес ч яг одоо яг л 10 номер. Тэгээ одоогийн бас хөл өмгтэй нэг тийм 10 номер гэж баг Хууралцсан байхгүй ч болсон юм шүү. Тийм гэхдээ яг Тууч яг тийм Какагийнх шиг тийм 10 номер бол ер нь бас айгүй ховор. Тэгээ нөгөө тоглолтын системээс нь ч бас шалтгаалаад тий одоо бүр амар ур чадварлаг нөгөө ширкийн энтер шиг эсвэл Палмер энтер шиг хүмүүс тоглоод байгаа байхгүй. Тэр нь баг үгүй яг 10 номер чинь нөгөө нэг яг урд нь яг довтлогч нь хоёр талд нь жигүүр нь байгаад байгаа шүү дээ. Тэгээд өөрөө шийдвэр гаргах үедээ гаргана болохгүй л ард талд нь хоёр хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээд энэ шийдвэрийг л маш зөв гаргаад байгаа юм байхгүй юу? Тэгээд шаардлагатай тохиолдолд нөгөө хоёр жигүүр лөө өгөх нь гэж хамгаалт задраад те довтлохоор тэгэнгүүт өөрт нь боломж гаргууд өөрөө тэрийг хийгээд байгаа юм байхгүй юу? Тэгэхээр чинь яг тийм л хүнийг 10 номер гэдэг юм л. Фермино чинь Челси нэг 60 мараар илүү нэг авах гэсэн. Тэгээ Барса яг 80 дол юу н явуулчих гадайсан шүү. Тэр санхүүгийн асуудалтай багч хэлэхүү. Тэр одоо нөгөө явуулаагүйгийнх нь хэрэг нь гарч ийн л та. Дани Олмо энэ байран дээр уг нь байгаа юм. Гэхдээ Дани Олмо бас яг ингээд Ферминийхээ одоо бараг ингээд юу гүйцэхгүй байгаа шүү. сүлэрт нь байх гэж. Үгүй харин илүү үр дүнтэй байгаад байгаа шүү дээ. Фермин ч одоо сая Реал намар нэг 2-1 насна. Залуу тий 22 3-тай л. Тий. Эл классикод хожигдоход гоолсон. Сая Супер зон дээр Реал эсрэг бас гараад гарсан шүү дээ. Голын дамжуулалт өгөл. За нэг ийм чимээгүйхэн Ламин Ямал бид надад гол нь ингээд бусад хүмүүс ингээд хайпраал одоо Ламин Ямал гэж байна, Эмбапе гэж байна, Винисиус Жуниор гэж байна, Рашфорд сүүлийн үед ийм байна гэнэ. Энэ дундуур чимээгүйхэн ажиллаа маш сайн хийж байгаа юм бол Фермин Лопес. Тэгээ бас нэг 6 тоглолт үлдсэн гэнтлэр. Тий. Гэдгийг бас нэг амар рекламад энэ хоёр чи аюулт Реал Челсигийн хүмүүс сууч. Зүгээр зодоод авчих магадгүй хар цагаан реклам болох. Гэрээ Фермин Лопес гэж үнэхээр. За бусад тоглолтуудын үр дүнг хамтдаа харъя. 11 дугаар сар биш ээ 11 гин. 1-р сарын 22-ны тоглолтуудын үр дүн. Карабах чинь харин жоохон сюрприз тавих гээд байна уугүй. Бас плей-оффт орох гээд байна. Орох гээд байна. Орно угаасаа. бараг орхон тодорхой Энэ чинь эхний 3 тоглолтоос 7 оноо авсан баг шүү дээ. Одоо энэ оноогоо нэмэхээр 10 болчих жооо шүү дээ. Энд орч байгаа. За Франкфуртыг Тэгээ плей-офф хэцүүх тий.
Гэхдээ тэгэл үзэх байлгүй дээ энэ чинь плей-офф чинь хоёр тоглоно. За Челси Фафосыг арай гэж хоцсон. Тэгсэн шүү дээ. Тий. Касидо илүү. Тий, ер нь ингээд нөгөө Бараг 76 болоод ирсэн. тий Фафос чинь нөгөө яг нь Челсигийн нөгөө бөмбөг эзэмшил цогт зөндөө байгаа юм. Тэнгүүд Фафос шууд ерөөсөө эндээс оноо авчиг гэдээ ороод ирсэн Манай байх шиг. Давид Луизийг яагаад тоглоосонгүй? Харин яг оноо авчигээ ороод ирэхгүй юу? Тэгээ сэлгэнээс ч гаргасангүй Тий. тэгээд. Тэгээд нөгөө нэг янгууд Фафосынхан ч оноогоо авахад өгсөн. За Марсе Ливерпул дээр тэр өдөр нэг буруу үйл дээрээ боссон юм шиг болцсон. Уг нь манай Марсель тэгээд тоглодгүй. Ер нь их сайн шүү дээ. Дажгүй. Ливерпул Тэгээд сая нөгөө нэг юунд Францын лигт болсон Ленстэйсэн тоглолтоос тэргүүлэгч Ленс чинь хэсэг тэргүүлээ. 10 дараалал очсон юм шүү дээ. Тийм. Тэгвэл Ленстэйсэн тоглолтон дээр Гринвуд энтрийг сэлгээ мэлгээнд суулгаж аврагуудын лигийнхаа сүүлийн тоглолтод аягүй их юм ач холбогдол өглөө. Амин Гүри чинь сайн алсан байлээ. Аа. Амин Гүри. Амин Гүри бол ер нь бол аягүй сайн товтлогч шүү. Ягаад Европын топ багууд авдаг юм бэ гэхээр хувь зан характерын асуудалтай ер нь жоохон бие тооцсон. ер нь жоохон хулиган. Тий. Хулиган байхгүй. Тэрнээс биш яг ур чадвар нь супер шүү. За тэгээ Славia тийм болсон. Байерн Синжилуаг бол хөнгөн маягаар хоцсон. Ньюкаслын талбай дээр задгаа тоглол юу болдгийг вэ гэдгийг харуулж байгаамаа. PSV өөрсдөө их задгаа тоглож илэн шүү дээ. Саяын Астон Вилла шиг нэгтэрч тоглож иж хождог байхгүй Ньюкаслыг. Тэрнээс яг өөдөөс нь ингээд ийм гараал шууд үдчихвэл Ньюкасл ер нь хамгаалдаг баг үдлийг юу юм те. тий, тий. Задгаа тоглол Ньюкасл ингэн. За Аталанта уг нь бол сайн байгаа баг шүү дээ Аталанта тий. Челсиг очсон байсан. Тийм. Гэтэ яг энэ тоглолтын үед нөгөө хин ирээгүй байлуу. Буцчих. Хин? Нөгөө Африкийн цомоос Лукмен. Лукмен Энд дээр Ирсэн байсан. ирсэн байсан. Тоглож ирсэн. ирсэн байсан уу? Голын дамжуулалт илүү өгсөн шүү дээ. Тийм үү. За тэгээд Билбаод ямар ч гэсэн хожигчлоо. Билбао өөрсдийнхөө боломжийг авч үлдээ тий. Юу вэ? Сүүлийн үед сайжирчлаа. Сайжирчлаа. Бенфика, Жозе Мориног. Тийм. Бенфика гэхдээ энэ тоглолтын дээр сайн тоглосон. Сайн тоглоод юу вэ барагдахгүй. За тэгээд ингээд өндөрлжээ. Хулиан Алварес 7 тоглолт дараалж гол хийсэнгүү гэж байна. Хийсэнгүй. Тий. Антони Гордон нөгөө Ньюкаслын нөхөр бол гол хийсээр л байна. Аврагуудын лигийн 6 дахь голоо энэ үлрэл. Наа нөхөр чаар нь аврагуудын лиг хийгээд Премьер лигт ерөөсөө хийх дамжуулалт байхгүй. Энэ үлрэл 6 гол Антони Гордон хийчгээд байна. Собослай чөлөө цохилтоос энэ тоглолтод гол хийсэн. Тэгсэ. Доогуур зөгчлөө шүү дээ. За тэгээд Ливерпулийн тоглолтыг дараа нь 2 дугаар хэсэгт хэвдүүлээ. Премьер лигийн тоглолтыг ярина. Александр Павлович за энэ ч явах бай. За ингээд бусад тоглолтууд нь ингээд өндөрлсөн. Одоо хүснэгтийн байдлыг хэдүүлээ хамтдаа. За ингээ ийм 8 баг бол шууд орох байрлалаар одоо сүүлчийн тоглолтын өмнө бол ийм байгаа. 8 тойргийн байдлаар. Гэхдээ маргааш оройны тоглолт бол асуудлыг ямар болох вэ гэдгийг шийднэ. За Арсеналд бол энэ хамаагүй. Бараг сэлгээгээ өнгөрсөн жил Ливерпул нэг тэгсэн шүү дээ энэ тоон дээр баахан хүүхдүүд гаргаж ирээд. Тий. Гэхдээ энэ нөгөө аврагуудын лигт нөгөө нэг хожил авбал тэдэн төгрөг тэнцвүүл тэдэн төгрөг гэдэг юм чи байгаа юу? Байж л шүү. Бага. Тэгээ дээрэс нөгөө юу байрлал бас чухал шүү дээ. Энэ жилээс нэг өөрчлөгдсөн юм юу байгаа Үгүй тэгээд жишээ нь нодлон жишээ нь Ливерпулийн фанат манай найзууд гэжсэн байхгүй. Нэгээр гарсан ямар ч хэрэг гарсангүй гэдэг. Харин тэр хэргийг чинь гаргахын тулд ингэсэн. тэгсэн өөрчлөлт. 1-2-оор гарч байгаа багууд финал хүртлээр хариу тоглолтыг дандаа талбай дээр хийх юм. Өнгөрсөн жил тийм юм байгаад. Одоо жишээ нь Барса 2-оор гарчаад Интерийн эсрэг хариу тоглолтыг очиж хийж байгаа шүү дээ. Тэгж нэг бас нэг жоохон шагнал урамшуулт ч бас өөрхөн давуу тал واخгүй. нэмэгдсэн үү те? Бонус нэмэгдсэн. Тийм тэгэхгүй бол ерөөсөө нэгээр гарсан ямар ч хэрэг алга гэдэг. Тэгээ шоу PSG-д таарч байсан. Гэхдээ тэгээ энэ жил PSG шиг тийм аюултай 24-оор орж ирэх гэж байгаа тийм бодолж яваа баг байна уу? Наполи PSG нотлоо 25-д байсан шүү дээ. Тэгээ 24 биш маа гэхэд тэр 9-өөс 16-гийн багууд Тэд нар чи аюултай л байгаа юм л та. City, Atletico. Үгүй яг нэг энэ чи одоо бас нэг юу байгаа сте. За Барса 9 дээр шүү дээ. Тий. 9-оор гарах. Одоо хоошоо ингээд 17-8-аар гарах хоёрын ялгаа байгаа үстэй бас. Бага. 9-оор гарснараа 24-т гарч ирж байгаа багтай нуурна үстэй. Тэгэн дээ. Тэ? 23-20. За яг одоогийн байрлалаар жишээ нь онцлоод Тотнамаас гадна байгаа багийг ярив. За Барселоныг ярихаар плей-оффт Билбао, за Билбаотой таарахгүй. Олимпиакостой. Тэгээ 9-өөс Тэнгүүтээ тэндээсээ шалгараад Олимпиакосыг хожлоо гэхэд
Яг одоогийн байрлалаар Ньюкасл эсвэл Челси гэж байгаа. Шүгэн 16. Тэгэхээр Яг нөгөө плей-офф 7 нь 8 гайгүй. юм байна л да. Одоо 9 дөрөв плей-офф нь гайгүй. Одоо чинь 14 мөрөв юм уу 15 3 дээр 10 Би дээр тааруул Арсеналтай таарах магадaltaй гэдэг юм. Одоогийн байрлалаар бүр онцлох учраанууд гэр. Сити хэрвээ одоо ингээд плей-оффын байрлал дээр байж байгаа гарах юм бол Монако эсвэл PSV. За энийг давчлаа. Тэнгүү шүгэн 16-д Тоттенхэм эсвэл Парис Сен-Жермен. Яг одоогийн байрлалаар. Интер Аталанта хоёрын аль нэг нь Марсель, Ливерпулс нь. За тэнгүү давлаа гэхэд Ливерпул эсвэл Реал Мадрид гэж шүгэн 16. Ямар хэцүү юм бэ? Өөр нэг аятайхан сул 8 хүртэл явчих юм байхгүй юу? За 16 дээр бол угаасаа амар юм болно уу? 16 дээр харин амар юм болох гэдэг. 12 11 нь таарч байгаа юм байна шүү дээ, тий. City Atletico. Яг одоогийн байдлаар 11 12 нь таарангуутлаа 22 21 нь таарад 11 12 нь тэнд хойшоогоо Гэхдээ 21 22 яа. тий, 21 22. Ер нь бол юу юм бэ? Арсенал Баерны хувьд бол ашигтай байна. Реал Мадрид 3-ын хувьд бол тий энэ Ливерпулийн нийт. Ер нь бол дээгүүр гарсны ашиг бол байгаа байна. Нодлон л яг уу санамсаргуу тохиолдлоор солиотой юм шиг үлийгээ хийгээд Парис Сен-Жермен тэнд явж исэн тий. Тим л юм болцсон болохоос биш. Ер нь бол ашигтай байна. ашигтай. Учраанууд бол гоё учраа. Нодлон л нэг тийм тохиолдол юм байна. Одоо Барса Интер чинь City ч гэсэн амар хэцүү даваад авч яг энэ байран дээр байвал тэгж явах гэдэг байна. Нодлон яг Парис Сен-Жермен балаа юм шиг тийм. Одоо тэгээ 13 оноотой 8 баг байна уу тий гол нь. Тэр ч одоо бас нөгөө голоор уралдсан шүү дээ. Уралдан тэгээд энэ чинь зарим нь хожигдсон, зарим нь хожино. Тийм тэр сүүлийн тойрог бас амар болноо. Одоо гол нь тэр PSG Newcastle хоёр хоорондоо гэдэг чинь л. Тэр битгий л одоо энэ 14 4 5 оноотой багууч хожигчвол гаравчна. Харин тийм. За эхний 4 бол гайг баг. Тэр 8 13 та багууч нь тал нь хожигдол урд нь олж. Одоо Tottenham 14 оноотой гэдэг чинь 16 болоод ураг санаач. Тийм. Харин сүүлийн тойрог жинхэнэ алдсан. За, Европа лигийн үр дүн байж байгаа. За, Болоня Celtic 2 нэлээд ширүүн юм болсон. За, Aston Villa Fenerbahce-г баглж байгаа. за энэ жил PAOK ч нь ер нь амар байх шүү. Betis ч уг нь Энэ тоглолт амар байлаа шүү. топ 8-д явчихсан шүү. За, Freiburg яхав те талбай дээрээ тулдаа. Биш энэ Павк тийм байсан уу юу? Benitez байсан уу юу? Рафаэл Benitez. За би шалгая. Panathinaikos ч үлээ. За, Young Boys Lyon ер нь айгүй сайжирчлаа. Эндрик оцсноос хойш. Оо цаац Петр Кейж мийг алж илсэн. Тийм. Угаасаа л сайн байсан дөө. Францын хал. За тэгээ Nottingham Forest маань Panathinaikos Рафаэл Бенитес. бүтэхгүй дүү байгаад л байна те. Nottingham оо. Гэтэ сая Brentford-ыг талбайд нотчих юм. Nottingham 16-ад явна. За Stuttgart бол үнэхээр сайн байгаа шүү дээ. Гэтэл Рома. Энэ хоёрын ер нь хөдсөн эхний 8 руу орчих гэсэн юм аа. За тэнгууд Celta гэдэг сонирн багч нь Лилиг. Сонирн багш нар. Сонирн баг. Лил уг нь бол Лил нь илүү баг өстэй. Селта 7 тоглолт хүү. 7 тоглолт 4 өчтсөн. Европа лиг. Сайн байна. За тэгээд Dinamo За Zagreb. Panathinaikos хуучны Panathinaikos ирэх гээд л. Энэ Ferencvaros-чаар Европод эхний 8-д яваад л шүү. 7-д юу тий. Загреб тэр хэдэн үсгч нь Штау Бухарест юм байгаа шүү. Тий. Футбол клуб Стива Бухарест гэдгийг авч товчлчихгүй юу? Тэгээ яг нэрээ ийм болгоцсон баг. Ингээд дөрүүсэг болгоцсон. Энэ аврагын лигийн төрүүлж исэн баг шүү те. Биш үү? Штау Бухарест гэж. 70-80-аад оны. Нэр энэ албан ёсоор солилцсон тий. Миланы өмнө л Албан ёсоор нэрээ Альбесор солилцсон тий. нэрээ ийм дөрүүсэг. Милан ч нэг 89-ээр дараалдаг үлээ. Тэрний өмнө шүү дээ. 87-8 явцал. За Европа лигийн хүснэх дотор топ 24-өөс гадна байгаа сонин багууд, сонинч байх бай. Мундаг багууд. Сонирхолтой байгаа юм тэр нь. Жишээ нь Feyenoord 26-ад байна. Манай хэний. Оо, Робин ван Перси залжуулагч нь байж байгаа. Хүүн тоолж байгаа тий. Хүүн тоглож Перси байгаа. байгаа юу тийм шинэ? Бага. Урагшаа бүргдүүдээ 30 дугаар өрөнд байж байгаа. Танаа баг. За ах байх. Rangers 31-т байж байна. Nice 33-т байж байна. За Malmö За Европа лиг чинь бол яг бас сая аврагын лиг шиг эхний 8 шууд ороод 9-өөс 24 нь хоорондоо 24 25 дээр ямар аюултай юм явж байна? 23 дээр Young Boys, 24 дээр Celtic, 25 Ludogorets, 26 Feyenoord. Тэгвэл 25 нь 7 оноотой, 26 6 оноотой, тэрний дээр 8 оноотой гэхээр түрүүний шиг ийм зэрэгэлдээ юм алга.
Ер нь жоохон 1-1 оноо заавал хожих хэрэгтэй. За Лудогорец бол хэцүү бах уу? Болгарын Лудогорец тий. Селтик мултар бол бас эвгүй. Селтик яг 24-т байгаа юм тий. Тийм байна. Ер нь Фейнорд ороод ирэх магадлал байгаа л. Тийм байна. Селтик Рейнжерс 2 маань бас арай л доош орчих чинь тий. Энэ жил нөгөө нэг Шотландд өөр баг тэргүүлээд байгаа юм биш. Хаарц. Тэр чинь бүр 60 хэдэн жилийн дараа өөр баг төрүүлэх гээд байгаа юм л шүү дээ. Хэрвээ төрүүлэх юм бол Харин тий. Одоо хэдэн тойрогдсон бэ? арай болоогүй л тий. Болоогүй. 3-2. Сэр Алекс Фергюсоныг байх үед л Абердин төрүүлж ирсэн юм шүү тий. Рейнжер Селтик хоёроос өөр баг. Тэрнээс удаа юм шиг бүр. Фергюсны бүр тоглогч байх туу. Үгүй юу? Абердин нэг төрүүлсэн юм биш. А тийм үү. Тий. Фергюсон дасгалжуулаад Фергюсны тоглогч байхад үгүй. Ой бүр 60 маран жилийн өмнөх нь яриад гол нь. тий. Фергюсон ч одоо Тэгвэл гарыг тоглож 80-аад оны дасгалжуулагч үстэй. Тий. Би тэрнээс урагшаа болов гэж Фергюсон тоглож байсан гэдэг чинь 50-аад оноо. 60-аад оноо. Тийм л. Тэгэхээр бараг муу юм шүү. Фергюсон яг нэг Фалкирк лөө тэнд байсан л. Тийм л юм байна. За хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ Англи Премьер Лигийн 23 дугаар тойргийн онцлог тоглолтуудаас ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Эсэх хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр олзъя. Нэвтрүүлгийн 2 дахь хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээрээ Английн Премьер Лигийн ээлж тойргийн тоглолтуудын талаар ярих болно. Эхлээд Борнмут, Ливерпул, Vitality зэмлэлтгүй юм. Энэ баг нургасах төгсөө. За Иванис ингэж голдоод Эндээр одоо Вандайк яаж байгаа юм бэ? Жо Гомес бэртцэн. Энэ цаанаас энийг оруулуулцдаг л буруу тий. Вандайк Ямар тайван байна Вандайк. Вандайк хэрэг нэг юм. Вандайк уг нь хөлөө явуулж байгаа байхгүй юу? Заримжаагүй явуулж байгаа. Шууд араас нуруунаас нь очиод ингээд шахаж махсан бол юу дутагш оруулахгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэд энэ ихний гол Иванисэн бэртээд 2 дахь гол орох хүртэл дараагийн сэлгээ орж ирээ. Аруулаа гэж байгаа энийг алдчихсан л та. Жо Гомес. Гэтэ яг хуу аруулаа байснаас гадна энэ хамгаалалт Милош Киркес, Вандайкийн яг энэ зүүнний хамгаалалт үнэхээр болохгүй байна. Дахиад яг тэр баруунаараа гол олчих واخ чигүүрээрээ. Тэгээд Робертсноо зарах гэдэг чинь зөв юм. Тоотын юм авах гээд байгаа шүү. За энд нэг алдаагаа цайруулсан. Энийг бол яг Бараг тоглогчоор тогломоор юм уу? За Субслай бол энэ чөлөө цогцолтой үнэхээр гаргууд. Яаж ч амар гой цохолт. Тэр мушгилтын хараа. Гой чөлбөр явсан. Вандайк хэдэн жилийн гэрээтэй байлаа? 2 жил. Дуусч байгаа. Сунгасан шүү дээ. Дахиад жил үл. Энэ үлрэлийн ихэнд яг нэг гэрээнд дууссан байж байгаа салаах юм гэж. Одоо энэ үлрэл дуусвал 1 жил өстэй. Тий. Дараагийн үлрэл тоглоно гэсэн. Тэгэл явах юм. Хиттэй юм яа Вандайк? 34. Аа. Оо за тэгвэл юу болчих. Тийм бүр 32 маяг шүү тий. Үгүй. Том баг руу очих боломж байгаа мó л гэж би цаад санаанд гэж асууад байгаа байхгүй. Том багаар ер нь хэцүү байна. За ингээд Наадмаар 35 хүрэх юм байна. Адли. Амин аадлыг. Тэгээ энэ дээр ч гэсэн ингэж хажуунаас хийж байгаа шүү дээ. Тэр зай одоо энэ яг Алисон Бекерийн тэрийг барихгаа яаж чинь суган доогоор нь яваад орчих. Харин. Энэ чинь 90 дээр нэмэх 5 5 дээр. Энийг хамгаалал уг дуусчлаа гэсэн газар. Өнгөрсөн дугаарууд дээр бас л ярьж исэн да Ливерпулийн Сүүлд талаар. Тоглолтын гол төгсгөлд гол алдаад байна. Уг нь тоглолтын төгсгөлд хийдэг байсан. эсрэг байгаа уйлуулдаг баг байсан. Тэгээ ер нь бол хийж байгаа юм заяа. Дахиад нөгөө 2 дугаар хагас хийж байгаа. Субслай хийж байгаа. Вандайк хийж байгаа. 2 гол нь хоёулаа 2 дугаар хагас. Би угаасаа Ливерпул тоглоход ихний үеийн үздэг шүү дээ. Тэгээд энэ үлрэлд ингээд нэмэлт цагт гол алдсан хэддэг тохиолдол нь болчих. Бүр зөндөө болчлаа. Надаа энэ байна заяа. 5 6 байна уу? Эрдээ нэмэх 7 дээр Кристал Паласын эсрэг. Харин тийм. Челсигийн эсрэг эрдээ нэмэх 5 дээр. Лидсийн эсрэг эрдээ нэмэх 6 дээр. Фулхэмийн эсрэг эрдээ нэмэх 7 дээр одоо ингээд Борн Алдсан голууд юм байна. Дандаа 90-с хойш гол. Шүүгчийн мэдлийн цагт энэ 95-аас хойш 97. энэ ерөөсөө тэнцэх юм уу хожиж явж байгаад оноо алдаад байгаа байхгүй. Тэгээд энэ оноонууд 7 оноо алдсан гэж. Тий. Нийт. Тэгээд эдгээр тоглолтуудыг харахад л нөгөө нэг сая би тэр юуг бас ингээд тооцоолж үзсэн байхгүй. Вандайк биш хин гэмтээд Жо Гомес гэмтээд эндог орж хүртэл нэг 4 минут 37 секунд байсан юм байна. Тэр хугацаанд Ливерпул ингээд бөмбөг эзэмшээл аль болох ингээд аруулаа тоглох гэж. Тэгээ яг бараг илүү тэр 4 минут 37 секундын 90% нь Ливерпул бөмбөг эзэмшсэн байна.
Тэгээд нэг л сөрөг довтлогоо явахад хамгаалтын тэр ер нь бол тэрэн дээр яг Жо Гомес аруулаа байсан гэдэг дээр буруутгаж болохгүй байдаг. Зүгээр л Ван Дайкийн хоёрын яг Киркес хоёрын талтай болчих. Яг тэр зүүн зүгүүрийн Ван Дайк энд байлаа гэхэд Киркес хитрхи хоол ингээд энэ хоёрын дундуур зүүнийг дамжуулт ороод тэр нэг гол болчих. Дамжуулт нь хоосон газар руу бол биш гэсэн үг байна шүү дээ. Ядж явах тэр чинь нөгөө Алисентэй мөргөлдөг гэмтчихдэг тий. Тэгээд Арн Ослот нөгөө нэг юу 3 хамгаалагчтай дундаа 5 юм уу 4 хамгаалагчтай тоглохгүй байх тий. Дандаа 4-2-2-2-оор тоглох ш сүүлийн бол. Сүүлийн хоёр тоглолтод сая Марсели эсрэг өмнө тэгээ хоцсон байхгүй. 4 хамгаалагчтай тэгснээ нөгөө нэг хэнийг гаргаад байгаа шүү дээ. Хоёр дээрээ Грамберг, Макалистер хоёр. Тэгснээ Субслай баруунд нь зүүнд нь хин Вирц гарч иргээд урд нь Салах Гакба гарч ирсэн байхгүй. 4-2-2-2 гэж байна. Тийм. Ингээд 4-2-2. Тэгээ харин би ингээд бодоод байхгүй. Фримпонгийг одоо wing back-тэй тоглохгүй юм бол Фримпонгийг яах гэж авсан юм болоо гэж би бодоод байна. Юу Фримпонгийг анх хэрхэн л хэлчихсэн. Наад юм бол хамгаалагч бол биш шүү. Тий. Тэр чинь урагшаа тоглодог хүн байхгүй. 60. Тий бас нэг 50-60 байгаа. Арнолдоос бол бүр шаал өөр хүн шүү дээ. Тий. Урдаа болохоор ашигтай байдаг шүү дээ Фримпонг. Тэр ёстой жинхэнэ нүүрний шугам дээр бөжгнүүлээд байгаа шүү дээ. Тэгээ хөндлөн дамжуулттай гоё өгöd байна. Фримпонгийн чинь бүрхийн комон шигшээдээ хүртэл ер нь тоглолдог шүү дээ. Гэхдээ тэгээ урд л ашигтай. Дүүнферс тоглолдог. Яг тэр нэг жигүүрт яг бөмбөг авчвал Эдвин Стерлинг шиг бас аюул тарьдаг баг. Одоо нэг дооргүй шиг баруун талд нь бол яг хуу довтлогон дээр тэгвэл бас болох. Тэнгүүд аваргыг тэр хойно аваачаад тий тавьчихаар хэрэггүй болчиход байна. Харин Ливерпул нь хамгаалтын асуудлаа 4 он тоглогчоо шийдэхгүй бол яг ийм л. Тэгээд Киркес миний бодлоор Робертсоноос илүү байхгүй байна. Байхгүй нөө одоо Киркес юу? Робертсон биш одоо. Гүлгээ Робертсоноо зарна гэдэг чинь зөв юм уу? За, хөжлгүү цуврал нь энэ чинь он гараад хөжөөгүй юм шүү дээ. Он гараад Лидс тий зөвхөн Премьер лиг шүү. Фулхэм, Арсенал, Бurnley тэгээ сая одоо Борнмут. 4 дараалал тэнцсэн байсан одоо бүр хожигдлоо. Арсенал Борнмут хоёрыг бол Икетике яагаад гол нь байхгүй болчихвоо. Тэгэл нэг гай болж хал гимтчих юм шүү дээ. Тэгэл буцаж орж ирэл хийж байгаа л Тэгээ Икетикегээ сэлгэмэлгэнээс тоглуулдаг. Яг гимтээс ирээ удааг болох юм гэсэн баг. Тэгээ Салахыг бол яг хуу ирээж ирэнгүүт нь шууд хоёр тоглолт аваад гараанд гаргачих чам. Тийм. Гэхдээ манай Салахч яг одоо зүгээр ингээд та тогтоод ажиллаж ийнэг үе яг ингээд ажиглахлаар яг нөгөө Эдвин Салах үнээр л биш болчихно. Биш өнгөрсөн 6 за нэг 8 сарын өмнө алж исэн хүмүүстэй. Харин тийм. Арай л нэг тийм удаан ч юм шиг тий арай л нэг тийм цохилт мөглөлт нэг тийм санагдаад хин гүй үүсвэл Тийм. Тэгээд дээрэс нөгөө нэг юм ачаалан Салахт энэ бол бүр дэнд үр байна л да. Өнгөрсөн үлрэлээс хойш амарсан уу Салах? Төгсөөл хүртэл тэгэл явж байгаа. Салах тэгээд Египтийн шгшээ дээр ч мөн адил яг тийм нөгөө өнгөрсөн үлрэлийн Салах гарч ирэхгүй л хэлсэн шүү. Тийм. Тэгэл ер нь л Салах ачаал амар. Тэгэл одоо нэг 30 эдтэй одоо Вандакийг ярьж штэ тэрнтэй адилхан Салах ч гэсэн ингээл яаж авах. Салах ч бүр ингээд Африк руу явчаад ирлээ. Ачаал нь тэр чинь иргэсчээ. За Вандак би яг энэ сая дурдсан энэ гоолуудыг харсан байхгүй юу? Бүр ингээд яг эргэж үзлээ. Тэсээ чи Ван Дайкийн нэг тийм ер нь тийм саяны хэлдэг шиг чийл гэдэг шиг нэг тийм тайм уг нь Ван Дайк шиг баг арслангийн зүрхтэй нэг тийм хамгаалагч байдаг шүү дээ. Ингээд 4 хамгаалагчаа өдөрдаал ингээл тоглолтын төгсөл хүртэл яг нэг тийм юу болоолаг болчих. Өдөрддөг нэг тийм альфа Ван Дайк бол алга болцсон юм шиг байна. Тэр нь одоо уг нь нас ах тусан туршлагажаад илүү л болдсон болов гэж бодсон чи үгүй байна. Тэгээд Ван Дайктай одоо Конате гимтсэн байгаа Жо Гомесыг оруулж ирж чинь ер нь энэ төвийн хамгаалтын асуудал дээрээс нөө хоёр жигүүр нэгэ болохгүй учраас Ливерпул уг нь энэ хамгаалт нь гайгүй байсан бол одоо явж байгаа байр нь бол шал өөр байх боломжтой л байсан. Гэхдээ одоо ингээд цэгцэлчүүл Ливерпул одоо ч төрүүлэх боломж нь байж таа байсан юм бэ үлрэл дуусах. Тэгвэл яа цэгцлэх юм? Цэгцрэх боломж харин алга. Шлотоо солих юм уу? Эсвэл одоо хүн авах Гэтэ ер нь одоо та юу гэж бодож байна? Шлотын нөхцөл байдал сандал суудлал нь хэр баталгаатай бол. Юнайтед юм уу Челси байсан бол мань үнийг халаацсан боох уу? Одоо баг Шави Алонсо ирэх гээд байгаа юм шүү. Ярьж үзсэн гэсэн шүү дээ Алонсо те. Ливерпул. Алонсо ирүүл яг Фримпонг гэж Алонсо гэвэл те. Тэгээ Алонсо ирүүл гол нь яах. Одоо чинь Юнайтед бол ингэж байгаа байхгүй. Нөгөө Аморим болохгүй байсан. Тэгээд нөгөө хөлбөр нь яг нөгөө бүрэлдэхүүнтэй таарах хөлбраар тоглож чадахгүй байсныг би сайн харж штэ ингээл энийг за яг удахгүй дэлгэрэнгүй ярих байх. Харин тэрнтэй адилхан
Ливерпулийн хөлбөр яг бас юу вэ гэдгийг мэддэхгүй байдаг. Тэр учраас Арне Слот ч ингээд яан зүрээр тоглож үзээд одоо бүр болохоо яриага 4-2-2-2 гэдэг хөлбөр тоглох үү. Би болохоор нөгөө нэг Ливерпулийн яг энэ урд талд байгаа тоглогчид хоорондоо тийм зохицохгүй тоглогчид байна гэж бодоод байгаа. Салах, Гакпо, Экитике. Ээлж. Ядж хат Исаак орж ирсэн ч бараг зогсохгүй гэж. Исаак бол бүр зохицохгүй баг. Экитикигээс илүү. Нэг тийм зохицохгүй хүмүүс байх шиг байна. Одоо хуучин бол Салах байхад энэ талд Мане гэдэг шал өөр тоглолтоо байсан шүү дээ. Одоо ингээ Гакпо тий. За юу Манагийн үеэ болий заа. Өнгөрсөн үеэрд яаж тоглож ирсэн те? Авраг авсан шүү дээ. Өнгөрсөн үеэрд урд Салах байсан, Гакпо байсан, Луис Диас байсан, Жота байсан. Диаз байсан байхгүй. Тийм, Диас, Жота хоёр ч бас нөлөө үнэхээр их байсан гэдэг. Нэг тийм энэ үлээр гарч тоглолтын хэмнэлэн Салахтай төстэй хүмүүс тий. Ойлголцоход. Тэгмүүд одоо энэ Гакпо, Вирц энэ төр болохоор нэг тийм арай өөр тоглолттой хүмүүс байгаа. Хоорондоо нийцсэн л гэж үг нь авсан байх үү тий. Гэхдээ бас л ер нь бол тэгж аваад мөнгө төлөөд аваад нийцнэ гэж бодно гэд ялч баг ер нь тэгж л бодсон. Бооцоо тавьж байгаа гэсэн. Тэгээ Диаз байсан бол энэ жил шал өөр байх байсан баха. Ер нь Диас, Жота хоёрын юу бол нөлөөлөл үзүүлэлт. Тийм, Жота бол яалч байхгүй өөрх ингээд одоо ийм харамсалтай болчихж байгаа. Диаз бол энэ талд нь байж исэн бол өнөөдөр Салахын тоглолт ч бас өнөөдөр их шиг байхгүй байсан. Диасыг ер нь явуулсан шалтгаан нь юу байлаа? 70 сая яхаа нөгөө 8-нуудаа л каверлах гол мөнгөний буцаж олох гол мөнгө олох гол гэсэн. Тий. 75-аар явуулсан. Тэгсэн баха тэр хацлах. Гэхдээ яг миний бодлоор Ливерпулийн довтлооноос илүү хамгаалалтаа зэгцэлгүй бол довтлоон дээр ур чадвараараа ч юм уу яг ингээд гол оруулах чадаад байхгүй. Энэ тоглолтод харлагч 2-3 голыг оруулаад буцаад 3-4 голыг алдаад байгаа юм чи. Ливерпул тэгэл тоглолтын төгсгөлд алдаад оноо алдаад байгаа болохоор яг энэ байдалтай л яваад шүү дээ. Тэгснээс нөгөө хас хамгаалалт довтлоогийн тэг бүлтгүүнийг харсан ч яг нэг учрыг олоод бэлтгэн плейс жоохон ангид байчвал би бол гайгүй л болов гэж бодод. Гол нь энэ хамгаалтын асуудлыг яаж шийдэх юм бэ л. Бэртэлгүй байгаад ч нэмэр алга. Бараг хамгаалт. Тийм. Ер нь яг Конатегийн хувьд бол ер нь жоохон юу яагаад байна те. Нөгөө эрчин жоохон буураад байна те. Тийм. Тэгээ Ван Дайк яалтчгүй л цас дуулын цагаан болохоор шоргоолж дөрөв. Гэхдээ яг Ван Дайк яг одоо бас нэг юм тохиолдол байгаа. Нөгөө Силва, Давид Силва биш нөгөө Парис Сен-Жерменээс Тиаго Силваг бас яг юм 35 насны дээрээ Парис Сен-Жермен гэрээгээ сунхахгүй гэж чөлөөлөнгүүд Челси авцсан байхгүй. Гэсэн чинь тэр хүн чинь хана хэрэм байсан мэт дээ. Аврагын лиг төрүүлсэн шүү. Төрүүлсэн. Ахаа 3 жил тоглосон бүр 38 хүртлээ тий. Тэнгүүд одоо Ван Дайкийг бас болоогүй л гэж би хэлэх гээд байгаа байхгүй. Миний бодлоор Тиаго Силва, Ван Дайк хоёрын юу нь өөр байгаа. Сэтгэл зүйн өөр байгаа. Би харин хэлээд ш. Ван Дайк нэг тийм сонио тайван хандсан ч юм шиг нэг тийм л тоглолтыг үзүүлдэг болчихлоо сүүлийн. Тэгвэл Ван Дайк одоо дахиад өөр нэг багт очиод яг Тиаго Силва шиг бүр ингээ хаана хэрэг хамгаалтаа үзүүлээд дахиад 3 жил тэгээ тоглох боломж байгаа юу? Би бол тийм сэтгэл зүйг бол харахгүй Ван Дайкээс. Одоогоор тэгэж ингэж те Тиаго Силва чи яг нөгөө нэг Тиаго Силва ч бүр одоогоор Португалд ирсэн байгаа шүү. Тий. Портод очсон те. Тэг яг Ван Дайк бол угаасаа амар дэлхийн бас шилдэг хамгаалагчдын нэг л дээ. Гэтэ нөгөө нэг тэр хүлээлтэндээ энэ үлрэлт бол яалтчгүй хүрч чадахгүй байгаа. Нөгөө бидний хардаг тэр альфа чанар нь бол яг нөгөө энд одоо байгаа нөгөө тоглолтын уур амьсгал тоглож байгаа хамт тоглож байгаа хүмүүс хуучин тоглож ирсэн нөгөө ойлголцож ирсэн хүмүүсээс нь өөр болохоор сэтгэл санаа жоохон ингээ унанга байж болох юм. А тэгмүүд өөр том баг аваа явуучвал Ван Дайк тэр нөгөө супер тоглолтыг үзүүлэх болов? Мэдгүй. Одоо дэлхийн аваргаар харъя. Дэлхийн аваргаар л. Тэгэл байхгүй бол тэгэл байхгүй шүү дээ. Одоо тэгэл өөр баг Ливерпул шууд зархаа бодох хэлгүүтэй зундаа бол. Тэгвэл тэгэл шууд Нидерланд руугаа буцах маягийн юм болчих. Одоо Гронинген клубээс гарч ирлээ үү. Тэн тийшээ явах нь яах. За цаг нэлээ явсан байна. Арсенал Манчестер Юнайтед тойргийн онцлог тоглолт байсан. Emirates цэмбэрт хүрээлэн. За Карки 2 дахь том шалгалт. Ламенсос гоё хаалгач авсан. За Арсеналын юм. Энд дээр тэгээ Жезус гараад гарсан те. Йокерс яв. Интер эсрэг болоод исэн учраас тэрүүгээрээ болох нь үү гэж те. Мартинес өөртөө ийсэн. Тэгвчт дээр нь Тимбрийн гол ирчихэл буруутахгүй юм билүү те.
Яг Мартинезийн тэр Яг үсгийнээс үсгийн нь ойцсон юм уу. За энд болгоомжсон. Энэ Субименди уг нь эхний яг тэр дамжуулалт нь харагдсан. Дундын Райс руу өгөх ёстой байж байгаа. дамжуулалт өгөх байсан байлаа шүү дээ. Энэ ерөн тоглолтыг хөөцсөн. Энэний өмнө United 2 юм боломж гаргасан юм бол. Харин Мбомо нэг сугараад, Фернандеш нэг сугараад тийм. Гэтэ Энэ хараа тас энэ амин гоё зогсон. энэ дэр бас Субименди наа чин гарчтай гэл энэ бол хажуугаараа шууд өнгөрүүлчих тий. за энийг бол одоо яа их вэ? Ингээ хийдэм байж. Түрүүний тэр гол ер нь эргүүлчихгүй л гэж би бодсон. Тэр ороогүй бол тий. Тэгээ United ер нь нэг тоглолтын ихнээс яг нэг тийм төлөвлөгөөтэй л гарч ирсэн юм уу гэж би зүгээр харсан. Яг учиргүй нэг бөмбөг болгоны төлөө нэг шахахгүй ч гэсэндээ одоо яг Субименди дээр ч юм уу, Салиба дээр ч юм уу тухгүй тийм бөмбөг. Ингээд тоглолтыг дуусгах боломж Арсенал байсан. Энд чинь ингээ 2-2 болж байгаа. 2-2. Булангаас нэр яаж хийж байгаа хийх юм аа. Гэтэ тэргүй тэргүүлж байгаа багт нэг оноо эрэхтэй штэ. Яг тэр завсраар яваад орчдөг юм шээс. За тэгтэл яа. Ийм юм болчихсон. Юнайтед 2 гол хоёулаа супер. Куня. Хүн дэсэлгээр орж ирж байгаа шүү дээ. Энэ бөмбөгний шилжил. За хэдүүл. Айгу хурдан боослоо тий. Энэ цохилтон дээр Куня ер нь Манчестер Юнайтедэд ирснээс хойш энэс гоё гол оруулаагүй штэ. өөрөө тоглолтын дараа хэлсэн байлээ. Замшихаа. Таны Манчестер Юнайтед ирснээс хойш хамгийн одоо онцлог одоо перформанс үзүүлэлт байв уу? Тоглолт байв уу гэсэн чинь ерөөс тийм. Би ерөөсөө ингэнэ гэж яагаагүй. Энээс Энэ том тоглолт нь. Тийм Манчестер Юнайтед. Тэгээ Манчестерыг хожилд авчирж байгаа гол. Гэхдээ яг хуу Манчестер дээрээ оруулсан гоолууд нэг юм жижиг баг тэгээ Брентфорд маар Тэр 3-4 гол хийсэн. тийм гоолууд байсан. Яг ийм топ тоглолтод топ Хожлын гол гол. гоолыг хэрэгтэй цаг мөчид Тэгээд тэгж бүжиглээд. тий. Голын баярна. Тэгээ энэ Куняг бол айгу нэр хүндийн ер нь эргээд амьдралдаа дурсах юм нь болчихвоо да. Юун дээр за хэдүүлээ гоолуудаа задлаад хараад явнаа. Эхлээд Эмбемогийн гоолыг харъя. За энэ дээр Одоо Райс өгч тэр тий. тэр Райс. Райс бүр ингээд нэхээ дугна үлдсэн шүү дээ. Харахгүй л байна. Гэтэ ингээ харах юм бол бас Арсенал яаж илээ хитрхийд хилээд одоо энэ Арсенал ихний хагас өөрийнхөө хагас байгаа тоглогч нар одоо 5 тоглогч байгаас Арсеналаас нөгөө 5 одоо айлын хагас зэ. Тэгээд шахаж байгаа Юнайтед бас 5 тоглогч. Ингээ 5-9-5 мен ту мен шахчихад асуудал болчиход байгаа байхгүй. Гол нь тэгээ Салиба, Габриэл хоёрын хоорондох зайг нь хадгалдаг. Амар хол. Тийм. Хитрхи ийм юу тэлээд байгаа байхгүй. Тэгээ тэр хооронд нь Эмбума гүйж байгаа, Фернандеш гүйж Тэгээд байгаа. юу юм байна? Хойдлын хоёр хөрхийн амтан урдаас ерөөсөө нэгдсэн байгаагүй юм байна. Бие биендээ л хөөсөөр. Тийм учраас Субименди хойшилж бөмбөг авч байгаа уулна. Тийм байна. Тэгээд нэгийн үрэлт дээр айгу харахуулахч байгаа. Нөгөө талаасаа Манчестер Юнайтед шахах. Тэгээ яг сая дамжуулт сулдчихлаа л да тий. Хүн шахаад ирэхээр Тэгэхээр би яг энийг хин Карик жоохон судалсан юм болов гэж бодсон байхгүй энэ Арсенал ингээ хойноос нөгөө билд ап хийж товтолдог учраас хоёр төвийн хамгаалагч нь зайтай тэр зайн дээр нь одоо сөрөг товтлохоонд гүй. Тэгээ Субименди чи ер нь бол дандаа нэгийн үрэлт дээр дамжуулдаг шүү дээ. Тэрэн дээр нь ингээ тоглоо яг бүтэн талбай чахахгүй гэсэн дээ. багууд ингээд шахаж байгаа л харагддаг л да Арсеналын хойно. Тэгээд ихэнхдээ Арсеналын хамгаалагч нар амжилттай л гараа явчихдаг шүү дээ. Сайн яг хуу тэгэл бас нөгөө гүйцэтгэлийн алд. Дээрэс нөгөө момент алдчих жоохгүй. Хамгаалалт Райс руу ч юм уу эсвэл ингээ урагшаа өгсөн бол урталт нь 5 тоглогч байгаа байхгүй. Уртлын эд маань ерөөсөө хүнээсээ гарч өгөөгүй байна. Сая ингээ харахаар Яг саяных дээр бол уг нь Райс. дандаа хүний ард орчоод орцох. Тийм яг хуу Райс руу тэр боломж бол байсан байхгүй. Райс бүр ингээд нөгөө хан дамжуулт авах гээд Субименди рүү өгч байгаа шүү. Цагаат өчгөө Яг нөгөө момент алдсан. Зүгээр Райсыг харах мантай. Юун дээр Арсенал ерөөсөө эсрэг багтаа ингэж гол бэлгэлсэн, голын үнэтэй алдааг энэ үлрэл 3 удаа гаргасны хоёрын Мартин Субименди хийсэн юм байна. Нэг Габриэл Магалайс шүү дээ. Тийм байна. Тэгээд нөгөө Борн юун дээр хэлээ Борнмут дээр Иванессэн төгч. зүгээр хийж өгчдөг шүү. юун дээр Тоттенхэм дээр 11 сард нэг Субименди юм алдаа гаргасан. Сүүлийн 4 тоглолт дотор бол 2 удаа. Тийм. Одоо тэр хиний Габриэлийг оруулаад. өмнөх хөлрөл бол тэрний өмнөх тоглолтуудыг оролцуулж илүү тоолоо ганцхан юм. Тэгэхээр хамгаалт бол ер нь ингэж алдаа гаргадаг. Сүүлийн 2 тоглолт нэр ойрхон ингээд ийм алдаа. Наад чинь нөгөө л нэг бас юутай сүүлийн 4 тоглолт 2 гэдэг чинь ачаалттай холбож байгаа байхгүй. Сая Ньюкасл Астон Виллагийн тоглолт дээр би тайлбардаг орсон. Тэр хоёулаа нөгөө Европа лиг 10 дэлхийн тоглолтод оролцсон байсан. Ер нь тийм
хийчдэг нөгөө техникийн юунуудаа гүйцэтгэлийн тал дээр бол амар алдаа гаргаж ирсэн. Ядралтай байна. Амар ядралтай л. Тоглогчт нь. Яг зүгээр ингээл өгдөг дамжуулт эсвэл ингээ авдаг тогтоолтоо хийж чадахгүй ч юм шиг. Эмбемогийн 50 дахь гол гэнэ Премьер Лигийн. Тийм гэсэн шүү. Тий. 12 дахь Африкийн тоглогч. Камерун тоглогчд бол анх удаага 50 голын босгот орсон хүн Эмбемо болж байна. Премьер нь одоо Этогоос өөр Премьер Лигт Камерун ирсэн юм уу? би Довтлогч бол байгаа байхгүй тий. Тий. Угаасаа Камерун довтлогч баг Ето л үст тий. Тий. Довтлогч бол ирээг бохоо. Хамгаалагч бол Тоттенхэмд байсан шүү дээ, тий. Юм билээд. Тийм билээ. Удаан байсан юм аа. Нэг хэсэг. За, дараагийн гол. Патрик Доргу. За, энэ бөмбөгний шилжилт. Нэг энэ хараа их олон Арсеналын тоглогчдын дунд ердөө 2 хүн бидээ дамжуулсаргаал энэ гол бүтсэн. Тэгээ Бруно Фернандеш бас үнэхээр гоё тоглогч юм аа. Яг энэ ур чадварын хувьд Нэг л хүрэл тас. Тэгсээр нөө Юнайтедийн зарим фэнүүд ч юм бас Фернандеш та дургу. Яг вэ манай хүн ч өөрөө бас заримдаа За энэ бас нэг тийм Доргу харагдаж байгаа. өөрөө гаргад юм аа гаргад тий. Яг характер бол хэцүү. Тоглолтын хувьд бол гоё сайн тоглогч. тоглолтын Тэгээд одоо ингээ Арсеналтай харьцуулахад Юнайтед бол нь ерөөсө тоглолтын ихнээс ингээ нэг хүн дээр ерөөсө бөмбөг удахгүй байна. Яг Бруно өөрөө нэг ур чадвар сайтай болохоор бусад тоглогчдоос яг тэр хэмжээний юм өсөөд байдаг л да. Тэ? Тэгээ бас нэг юм нэр юу юм бэлээ. Рая ч алсын цогт таахтай их муу юм гинэ. Одоо яг 21 оноос хойш гинөө Рая бүхаалгач нарыг харьцуулсан чинь алсын цогт таасан хувь нь айгу бага юм бэлээ. 5 алсын цогт тутмын алдсан голынх нь 5 гол тутмынх нь нэг нь 16-гийн гаднаас ордог гинэ. Хөөе тэгвэл сэргэнд нь байгаа хаалгач чинь алсын цохилт хаалтанда маш муу гэдгийг бол би мэднэ. маш муу. Тий. Дандаа алсаас олддог шүү Тий. дээ. Ойроос уу сайн. Кепол тий. Кепа. Тий. Хоёулаа тийм юм уу? Тэгээ нөгөө нуруу жоох нам болохоор очдөг тийм алсын цохилт бас яг хааж байгаа хувь нь бас тийм өндөр биш юм гинэ. Булан дээр бас айгүй хэцүү. Кепа. Өндөр хаалгач нар бол булангаас ирж байгаа барьждаг шүү дээ. Дундуур нь хатгаар хүрдгүү байхгүй нуруу дутаад. Кепач өөр сэлгээний хаалгач болцсон шалтгаан нь тэр шүү дээ. Холоос цохол хаалга оноол зогчих юм бол алдчихад байдаг. Тэнгүүд сая нөгөө гарааныхын тэгж хэлгээр би өөр гайхгүй юу? Хоёулаа тийм баг. Рая ч нуруу нам л болчиход байгаа. Нурууд цайл холбоо. Тэгэхээр Ая бас сайн хаалгач. Арсенал ч тэгээд туруулын талбайн гаднаас 2 гол алдчихж байгаа тоглолт нь баг 2008 оноос хойш анх удаа гинөө. Тийм юм би харсан одоо. Тийм удаан ч 18 жил. Тэгэхээр чинь дундын агас хамгаалалт Венгрийн маш сайн үлдчихсэн. барьсан шүү дээ. Алдаагүйсэн. Цохиулахгүй шүү дээ. Тэгээ 2008 онд Тоттенхэмд 4-4-оор тэнцэхэд 2-2-ыг тургуулсан гаднаас алдсан юм. Өө Жермен Женес 2. Бентли чи баг зон дээрсэн. Шот. Зооноос үү? үүдэг байсан шүү дээ. Зооноос илүү тэр чинь. За бараг л. Хамгийн гол нь тэр их үү? За тэгээд за Доргугийн гол бол сая ингээд нэгийн үрэлтээр нөгөө ёстой 1-2 гэдэг шиг ингээд Бруно Фернандеш Доргу хоёр бие биендээ ингэсээр гад Доргугийн цогцолж хөлийн гадарч гоё ор. Аморимын тэгээд ганц хийсэн буйн Доргуг авчирсан болж таарав. Бараг л тийм дээ. За Куньягийн гол. За ер нь тэр Арсенал бол ингээд яг тэр байрлал дээр их л олуулаа байгаа юм энэ шилжилтүүдийг л ерөөс ингээд дандаа хоцорсоор байгаад Бас л Доргугийн гол шиг л байгаа зү. Ер нь бол Холоос. гяс өгөөл. за Бас Кунья холоос бүр цаанаас гүйж байгаа. Нэрээ холын 2 цохилт алдчихлаа шүү Рая. Цохийг зөгч байгаа байхгүй. За энэ цохилтыг хин Габриэл хамгаалж байгаа. Габриэл тоглолтын дараа хэлсэн байли. Би Куньяг ингэж цогтгийг мэддэг. Дааж яг тэр боломжийн зааг нь өгчлөө гэсэн. Тэгэд энэ хин Энэ хоёр ч хоёул Бразил. Шешко их гойгүй. Тийм байгаас. Шешкогийн тэр гүйлт хамгаалагчдагаас аваа гарчдаг. Тэгээ зай гараад Яа, энэ зааг. Жохон нуруулаг хаалгач бол айгүй хүрэн дээ. Сая цохилтын дээр гарын үзүр. Манай Роберт Санчес бол хүрнэ. Манай Роберт Санчес чинь өөрөө л айлын үнд өгчдөг болохоос биш. Хаалт нь бол хаад шнэ. Тэгэхээр би Юнайтедийн тоглолтын дээр бол Арсеналын сул талыг ер нь аюу сайн судалсан юм байна л гэж боддог. яг хөө Арсенал бол нөгөө юу гадаг нэг үзүүлэлт яваад байгаа шүү дээ. Нээлттэй тоглолтоос голдож чадахгүй байгаа даа. Тий. 50 энэ үлрэлт нээлттэй гол одоо нээлттэй тоглолтоос голдсон хуваарь 17 дуурайнд явж байгаа юм лээ. 50%. Бараг 18 дэс. Голцоо хөдөлгөөнгүй бөмбөг. Сток Сити. Юу юм бэ лээ? 42 гол оруулсан. Тони Пулс шиг үү? Зөвхөн Ситигийн ард орж байгаа юм лээ л дээ. Яг нийт оруулсан гол нь тэрнийхээ юу гэдэг талын за 50 дэд өгдөг чинь 23 4 голыг л яг тоглолтын явцаас оруулаад
нөгөө үлдсэн талын торгуулийн цохилт юм уу? Булангаас л хийдэг байхгүй. Тэгээ дээрэс нь одоо Арсеналын мэрэгэн булч нь автгол 6 голтой. Тэгээд та ер нь ийм юм санах уу? Одоо жишээ нь Премьер лигт төрүүлсэн багаас 15 гол хийж үзээгүй товтлогчтой тийм баг байгаа юу? Аврах авч исэн багуудаас. Одоо энэ янзаар бол 10 гол хийхэд ч зүг шүү дээ. Байсан бол аль байж болох уу? Байсан бол Ер нь Хааландын өмнөх Сити яадаг юм бол. Агуэро ч хийгээд идэм байна. 15. Агуэро ч бас тийм үү. Дээш биш. 20 биш 15 шүү дээ. 15. Төрүүлсэн багуудаас бол аягүй цөөхөн л байна та. Тийм байлээ. Нэр Мадвекээ сүүлийн хідэн тоглолтод ч Мадукийн үлрэл юм гол дөнгөлж Премьер лигт бол голдоогүй. Авруудын лигт л. Сака бол бүх тэмцээний хүрээнд 12 тоглолт голдоогүй байсан. Ингээ 13 болчихж байгаа. Йокерес Йокерес голдоогүй. Тросар сүүлийн 8 тоглолтод 1 голыг оруулсан. Харин би нөгөө Педро Нетог нөгөө муу байна, гол хийхгүй байна гэчээд дараагаар нь бусад багийнхныг харж яг адилхан хийгээгүй байхгүй. Жигүүрүүд. Тэгээд би бүгдээрээ л муу байгаа юм байна шүү дээ гэсэн маягийн. Тэгэхээр нөгөө Арсенал хамгаалалт нь хитрхи сайн байгаа болохоор бид нэр ингээд Арсенал болж ийн гэж хараад байгаа боловч энэ багийн тогтолцоо бол үнэхээр Гэхдээ ер нь яг Английн одоо топ багууд хэдийгээр топ байгаад байгаа боловч одоо Германы тэр жигүүрүүд чиг голыг машиндахгүй байгаа юм байл шүү. Юурээс байхгүй. Олисэ ч одоо юу вэ те? Яг хөө тэр Арсеналыг би юу гэж хараад байгаа. Энэ голдохгүй байгаа шалтгаануудын нэг нь яг ажиллаад үзвэл Арсенал хитрхи юм төгс гол оруулахыг хүсээд байна. Бүр яг юм яамны яг юм 100% гарсан 100% өөрсөндөө боломж үүсгэсэн нөгөө Микел Артетагийн ч юм уу ПП арга барил байдаг шүү дээ нөгөө дамжуулалт суурьтай угаасаа баг Тавын Ситигийн одоо Артетаг туслах байх үед Ситигийн гоолуудыг харахаар бараг 5 шугам дотор хоёул орчоод ч нэгнээ дамжуулаад идэв гэсэн шүү дээ. Ер нь яг тиймэрхүү 16 доторч дамжуулалтуудыг илүү дамжуулалтч гэмээр юмнууд харагдаж байна. Яг энэ саяны шиг Эмбэмо шиг ч юм уу за одоо тэр Дөргуниа доргу шиг зогсож байгаа тийм хизээч баг. яг Субименди нэг ганц хоёр гол тэгжсэн баг те. Энэ үл яг тэр нөгөө болонгийн зөвхөлтөө шууд зогсож. Нөгөө талигч болж яах гэдэг үс мэт. Одоо саяын доргуг шиг тэгээ зогчих юм бол хэдий гол орсон байсан ч нөгөө Гвардиола ч загнаад байна. Бид нар ингэж яриаггүй тий анх ийм ингэж зохино гэж яриаг. Хөлөмг одоо хитрхийн нөгөө системийн болцсон. Тийм гой сайхан юм байхгүй болсон. Яг аз туршсан юм байхгүй болсон. Ялангуяа Арсенал дээр тэр нь бүр хитрхийн юм болцсон юм болов уу гэж харагдаад байхгүй. Бүр ингэж гой 100% төгс гол оруулж иж ингэж гар 100 сул гарч иж голдохгүй бол яг нэг тийм цохилтууд бол үнэхээр харагдахгүй. Гэтэл Барсагийн тоглолч та замбаргүй сайхан 0 доргуунууд зогч байгаа. Тэгээ Арсеналын ингээ 1 сарын тоглолтуудыг харахаар сая Интер эсрэг 3 хийчихэж байгаа. FA цом дээр 4 хичээл хийчихэж байгаа. За лигийн цом дээр Челси эсрэг 3 хийчихэж байгаа. Тэгээ Премьер лигийн сүүлийн 3 тоглолтын аюулт. Ноттингем эсрэг байхгүй. Ливерпул эсрэг байхгүй. Сая ер нь бол булангаас нэг хийж байгаа нэг нь автгол. Сүүлийн 3 тоглолтын бас яг нөгөө сая Тэмүүлэнгийн ярьж байгаагаар Арсенал энэ жил тэргүүлж байгаа боловч тий Арсеналын одоо өнөөдрийг хүртэл оруулсан гоолууд дундаас энд үлдсэн тийм үзэсгэлэнтэй гоё гол байна уу? Би бас Субимендигийн голыг хэлсэн. Тийм Субимендигийн би яг тэрний тайлбарт орж ирсэн. Ноттингем эсрэг тэр бол булангийн зөвхөлтөөс ингээ өрсөлдөгч нь тий хамгаалагч нь цэвэрлэнгүүт шууд гуйдсан шүү дээ. Тэрнэр ч 2-ыг хийдвэл өөрөө 2-ыг хийдэ. Тий. Нэг нь мөргөж хийдэ. Тэгээ 5 шугамдаас. Тэр гуйдалт бол гоё гуйдалт байсан. Гэтэ тэр бол нөгөө нэг яг тийм саяник шиг юм торгуулийн талбайгаас тууж явж юмуд ингэж зогсон тийм зөвхөлт биш байхгүй. Яг нөгөө аз сорьсон шиг. Гэхдээ яг тэр чин дахиад бодох юм бол өөр тийм гол байхгүй. Арсенал нэрнгээсээ. Хин Арсеналын нэр энэ тоглолтын гэсэн 2023 оны 12 сард Арсенал Лютон Таунд 3 гол алдсанаас хойш 121 тоглолтод 3 гол алдаагүй юм байна. Дээд нь 2-ыг л алдсан. удирлынхын төлөвлөлт яснаг ярьж ирсэн тий. 2-оос дээш гол ерөөсөө алдахгүй байгаа. Гэхдээ ингэсэг 9-10 сард чинь бүр гол алдаагүй шүү дээ. Нөгөө Челсигийн рекордыг хэдүүлээ яриас уучсан шүү дээ. Удирдал 15 17 гол алдчихлаа. Челсигийн рекорд бол эвдэгтгэр болсон. Тэгсэн. Тэр чинь 15 байдаг шүү. 15 гэдэг бол бас. Тэгээ 121 тоглолтод ийм 3-ыг алдаагүй. 2 жил. Гэхдээ дараагийнх нь рекордыг Арсенал өөрснөө эзэмшдэг юм байлээ. Челсигийн дээр 15 чи ард Арсенал 21 гинүү гол алдаа төрүүлж исэн биз бас. Хоёрт нь явд юм байлээ. Тэгээ Арсенал бол баг тэрийг давтах боломжтой болов 21-ийг. Одоо 17 авчихсан байна. Гэтэ би бол энэ үлэлд бас Арсенал төрүүл магадлал одоо ч өндөр хөвтэй гэж бодож байгаа шүү. Гол хийхгүйсэн ч гэсэн энэ одоо ч өндөр хөвтэй. Одоо ч баг 80 70 хөвтэй. Сая гэхдээ том боломжуудыг аллаа. Тэгэхгүй яг нөгөө нэг юу л байгаад байна л да. Хэрвээ энэ жилийн City нөгөө нэг одоо энэ хамгаалт нь
бэртэл гэмтэлт нэрвэгдээгүй байсан бол яана. Тэгвэл өөр юм л та. Өдөд Сити урд нь байгаа шүү дээ. Тий одоо Дэгийг авчлаад яаш ороод ирчүүл тэгээд Сити ч юм юу шүү. Сая Арсенал айгүй олон бүдэрлээ шүү. За энэ дундуур ярихгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж Манчестер Юнайтед байна. Өмнөх тойрогт Ситиг хоцсон, энэ тойрогт Арсенал гэдэг ер нь бол хоёр тэргүүлэгчдийг хоцсон. Манчестер Юнайтедийн ажиллагаа буюу яг энэ тоглолтын дээр яаж багаараа ажиллаж байгааг хамтдаа харцгаая. За Амад Диалло энэ дээр бол гүйлт бол хамгаалагч хүншгэл гүйж байгаа. Олон тоглооны тоглогч. Диалло Энэ дээр дооргүй маш гой байрлал эзлээд Амар маш зөв цагт бүгд тасалсан. Одоо энэ дараагаар Манчестер Юнайтед яг ингээд бүр ингээд нэг нэгтэй уц холбоод холдож болохгүй шүү гэсэн юм шиг. Их гой багаараа ажиллаж байгаа. Буцвал хинч урд үлдэхгүй. Бүгд хамт буцаж байгаа. Нэг нь нүг нь биш. Урагшлал бас тэгээд яг зохион байгуулалт. За энэ дээр сарыг. Дахиад Эмбомо энэ дээр эсрэг багийн булангийн цохилтон дээр хүнээ алдсан. Гэхдээ буцаагаад байрлалаа яг зөв эзлэн. Тэрнийхээ хүчинд бөмбөг зэвэрлэж байгаа. Орж исэн бөмбөгийг зэвэрлээ гаргаж байгаа. За энэ дээр Манчестер Юнайтед бас шахалт хоёр хамгаалагчийг хойно шууд шахаад 3 дахь тоглогчдын дэс шахалт орж ирээд эндээс Арсенал урагшаа довтлох ямар ч орон зай өөрийнхөө талбайгаас гарах боломжийг олохгүй байж байгаа. Энэ дээр бол Карик түрүү хэлсэн. За Манчестер Юнайтедийн тоглогчдын байрлал энэ тоглолтын дээр бол дундаж байрлал нь бол яг иймэрхүү байрлалаар гарч ирээ. За хин юм ба. Магуайр, Мартинес нөлөө урагшаа, Люк Шод яг одоо бүр захлаад урагшаа. Тэгвэл хамгаалагч нар нь урагшаа байгаа ч довтлогчд нь урагшаа биш бүр хойшоо байгаа эсрэг. Тийм. Энэ ер нь Юнайтедийн сүүлийн хоёр тоглолтыг харахад нөгөө эсрэг баг нь Арсенал Сити гэдэг бол дундын шомд илүүрхдэг, бөмбөг барьдаг. Ер нь арга барил бол бас ойролцоо хоёр баг шүү дээ. Тэгээд яг энэ арга барил Юнайтедийн тоглогчдын арга барилыг харахад бол 3-5-2 одоо 1 ч гэдэг юм уу те. Яг иймэрхүү байралтай тоглоод байгаа байхгүй. Ялангуяа энэ Мартинес, Касемиро, Магуайр зүгээр хамгаалалт дээр үлдээд хагас хамгаалалт дээр илүүрхэж байгаа учраас тэр дундын шомод зай гаргаад дооргүй зогсож байгаа хин зогсож Кония зогсож байгаа тэр боломжууд нь гарч байгаа. Тэгээд дээрэс нь Брайан Эмбомо энэ хоёр тоглолт хоёуланд нь 70 минутын сэлгэн суусан. Кония яг 70 минутанд орж ирсэн. Бруно Фернандеш бас ингээд тоглолтын төгсгөлд Ситиг эсрэг бас суусан. Яг тоглогч урд байгаа тоглогчд нь 70 минут 80 минут бүх хүчээ дайчилчих. Тэгээд чамайг сэлгэх тоглогч нь байгаа гэдгийг Карик бас хэлгээд байгаа. Тэгээд дээрэс нь одоо энэ Аморими ерөөсөө эренгүүтээ гаргахаа болцсон Майнуг гаргаад эхэллээ. Тэгсэн. Тийм Майну айл айгүй тийм баланстай болгож ирлээ л тий. Тэгээд тийм дооргүй Майну яг дооргүйг л ашиглаж байсан л та. Гэтэ нөгөө нэг яг дооргүй чинь баруунд ч гараад зүүн нөгөө довтлооны баруунд дооргүйг ер нь бол бас яг ашиглахаа болцсон байсан шүү. Тэг яг довтлооны гурвлын баруунд гаргаадсан байхгүй. Тэсэж сая одоо болохоор зүүнд яг ингээд Бүр яг яахын олохгүй. Тийм. Салгахын тоглолтог байрлал. Тий яг нэг Амад энэ Африкийн цом руу явагдсан байсан л байж байгаа. Эмбумо Амад Мазрау юуч гурлаа баруун тал тоглож. Эхлэхээс өмнө бол дооргүй бүр сэлгээнд. Бүр сэлгээнд. Гарахгүй шүү. Би чинь фэнтези дээрээ аваад үн чинь тоглолтгүй юм ба штэ. 3 тоглолт ерөөс 10 минут тоглоод тэгэхээр буцаага зарж исэн байхгүй. Майнуг бол бүр тоглохгүй. Майнуг чинь бүр хаяа нэг 5 минут. Дооргүйг чинь би тоглох юм болов гэсэн чинь тэгжсэн байхгүй. За Майкл Карик Манчестер Юнайтедыг удирдаад 2 дахь удаагаар ярьж удирдах байгаа. Өмнө нь төр удирдаад Ральф Рангникийн өмнө 3 тоглолт авч гарахдаа тэр жил аврагуудын лигийн хэсгийн шатнд Реалыг хожсон. Унай Эмригийн Реал. Тий. Туухлийн Челси. Туухлийн Челси тэр жил аврагуудын лигт төрүүлсний дараах Челси нэг нэгээр тэнцээд Арсеналыг 3-2-ын харьцаатай хожоод Ральф Рангник Роналдо дүүбэл хийдэг тоглолт. Рангник гэдэг одоо хөлбөмбөгийн талаар бол ном онлайн талтай бол их мундаг хүн үстэй тий. За тэгээд буцаж ирээд Ситиг 2-ыг Арсеналыг 3-2. Ингээд Юнайтедийн ахлагцлжуулагчаар ажилласан 5 тоглолтонд хожигдсангүй. Цаашаа ер нь үлдэх юм болов гэсэн явж байна. Өдөртөө нэрч чинь л ер нь ярьж шít. Одоо харин дараагийн тоглолтуудыг л яалч харах болчлоо. Одоо гол нэг хамгаалдаг багийн эсрэг яах вэ гэдэг чинь. Харин Сити Арсеналын эсрэг бол ерөнхийдөө бөмбөг эсрэг багийн эзэмшээд сөрөг довтлоонд ингэж маш сайн ороод одоо нөгөө OKC пейс сайн хийж ийн гэж яриад байгаа шүү дээ. NBA дээр сөрөг довтлоо нөгөө залуучууд маш хурдан тоглож ийн гэдэг чинь яг ийм тоглогчид ялч United байгаа байхгүй. Тэрийг маш сайн хийж ийн сая нөгөө нэг бичлэн дээр харсан шиг хоёр тал руу нэг уцаар сүлбцсэн юм шиг ингээ хамт ингэж тоглож пейсээ айгуу сайн хийж чадаад Эмбөмөнд ч тийм тоглогч юм. Бөмбөг аваад бол эсрэггийн одоо тоглогч бөмбөг алдаад United сөрөг довтлоо хийх тэр момент нь гараад бол бөмбөг хүлээхгүйгээр шууд урагшааг өгж байгаа байхгүй. Эмбөмө тэр хин Бруно Фернандеш нь байна уу, Диалло нь байна уу. Тэгээ хурдтай чинь.
Тэгээ дээрэс нь нөгөө нэг United нэг давуу тал байгаа шүү дээ. Европын тэмцээн юм уу, бусад тэмцээн байхгүй. Зөвхөн Премьер Лигт анхаарал хандуулж байгаа. FA Cup байгаа. Байхгүй хасагдсан. Тийм үү? Тийм. Ганцхан Премьер Лигт анхаарал хандуулж байгаа. Харин энэ улирлын United-ийн одоо нийт тоглолт чинь ер нь United-ийн бүх цагийн түүхэнд хамгийн цөөхөн тоглолттой улирал гэдэг байгаа шүү дээ. Улирлын Премьер Лигийн 38 дээр нэмэх нь FA-ийн 1-р тойрог, лигийн цомын 1-р тойрог ингээд 40 тоглолт. Уртааш өргөх шиг. Тийм болохоор бас ачааллыг тэнцвэржүүлж болоод ачаалаа сайн гаргаж Тэр яг нөгөө Премьер Лигтээ эхний 4-5-д орох боломж өссөн. Rashford зээлэр явцсан байгаа тий. Тэгэл хэвчсэн. За, United дараагийн тоглолтууд гэсэн чинь Fulham байна, Tottenham, хоёулангийн Old Trafford аваа. Тэгээд ер нь бол хуваарийн хувьд бол гайгүй харагдаж байна. Гэхдээ одоо City Arsenal хоёрыг хожичоод одоо Fulham-ээс айвал одоо тэгээд одоо. Тэгээ би бол Fulham-ийг яг хожична гэж бол бодохгүй л юм. За, бусад тоглолтууд ингэх юм бол Aston Villa, Newcastle гэсэн. За, өчигдөр шөнө Everton Leeds-ийн тоглолт 1-1 харьцаатай өндөрлсөн байж байна. За, Liverpool очсон. Нөө би сая нөө тий энэ Кристал ч бүр баларцсан байл ш. Ер нь бүр нэг сүлсгүй болцсон байл шүү. Унах үедээ арайгүй юу. Тааш багийн ахлагч. Унахгүй мэн. Оноо нэг дээгүүр байгаа юм байна. Багийн ахлагч нь явцсан, Гластер нь явна гэж хэлсэн бүгд сүнсгүй болчихж байгаа. Гэхдээ оноо гэхдээ тийм хол биш байхаа хардаа. 15 мав дээр хэд вэ? 14-т вэ? 15-д 28 оноотой байна. Тий 28 гэдэг чинь дажгүй. Оног бүст байгаа West Ham 20 оноотой. Яг агуулган сайн байгаад үр дүнгээ авч чадчихна. Эсвэл яг л үр дүн авч чадаад байна уу? Юу? Челси. Челсиг болохоор юу юм байна? Мареска ч бас ер нь бол дуусан зовстол товтолдог хүн байсан шүү дээ. Челси үр дүн Тэнгүүд энэ Лиамарсын орчин тийм биш вэ? Үр дүн аваад энэ агуулга нь цанг байгааз. Сүүлийн 2 тоглолт бол Юу яаж вэ? Гол хийчээл одоо нөгөө нэг Мориньо нөгөө нэг Микелийг хамгаалагч нарыг оруулж ирээл үр дүнгээ хамгаалдаг байсан санаж гин үү? Лиамарсынээс нэг тим зүйл ажиглагдчих шүү. Яг одоо чинь давуу байдал авчлаа шүү. Тэгвэл хойш сууч. Зөвхөн сөрөг хийгээл тэгэл хойноо. Тэгж байгаа л 70 80 дахь минут болоод эхлэнгүүт Хато, Мато, Бофана бүр нэмээд хойноо 6 мургаан болгож болоод дуусчихад шүү. Тийм. Нэрэ Карикас бас сая тэр харагдсан шүү дээ. Амар уян хатан. Тэргүүлээд гисэж шууд Мазрааг оруулж ирээ 5 хамгаалагчтай болоод суучих. Манай Мареска ч ерөөсө дуусталтай яриад сүүлдээ хожиж явж байгаа хожигдсон тоглолт зөндөө шүү дээ Мареска. Тийм. Харин дасаж жуулагч бас тийм гоё уян хатан байл гоё байна. Тэнгүүд давуу байдал авсан л бол тэрийг хамгаалж шүү. Лиамарсын нар. Челси United хоёр ер нь хоёулаа одоогоор бол болж болчихсэлээд болж байна. Гэхдээ одоохондоо дүгнэхэд би бол эртвэн л гэж бодоод. Үгүй Барса шиг 4-5 гол машиндаа хийчих чадахгүйгээс хойш нэгэн гол хийнгүүтээ тэгэл тэрнийхээ араас дайрж явж байгаа сүулдэ нэг болоод дуусах чинь утгагүй л байсан л байгаа байхгүй юу ер нь. За хэдүүлээ завсарлаа. Бас нөөц болцоогоо харал та тий. Завсарлаа. Тэпийн шав шүү дээ. Завсарлаад орж ирэхдээ энэ 7 хоногт аврагуудын лиг Европа лигийн сүүлийн тойргийн тоглолтууд байгаа. Тоглолтуудынхаа хуваарийг хэдүүлээ шалах болно. Мөн Германы Бундслиг, Италийн Serie A, Испани Ла Лиг гэд ярих юмнууд бол зөндөө байна. Гэхдээ амжуулнаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woohome, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр Tiger брэнд ажиллаж байна. Сүүцэн завсарлаад сүүлийн 3 дугаар хэсгээр орсон. Дөрөв дэх дугаар маань үргэлжилж байна үзэгчтэй сүүлийн 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгэрээ аврагуудын лиг Европа лигийн сүүлийн тойргийн хуваарийг хамтдаа шалгацгаая. Аврагуудын лигийн 8 дугаар тойрогт бид чухал буюу онцлох одоо байрлалаа шийдвэрлэх чухал даалгавартай багуудын тоглолтуудыг сонгосоо. За Наполи 25 дугаар байранд яваа баг плей-офф руу орох үгүйгээ шийдэхийн тулд Челсигийн эсрэг хүн тоглолтыг хийх хуваартай байна. За энэ тоглолт бол PSV 1-0-гаар. За Paris Saint-Germain өөрсдөө 6 дугаар байранд яваа. Тэдний эсрэг Newcastle тоглоно. За энэ бол тойргийн хамгийн онцлог 6-7-гийн 2. Тийм 6-7-гийн 2 байгаа учраас энэ тоглолт бол PSV 2-оор хожигдсон байна. Энэ хоёр тэнцвүүл ер нь хоёулаач доогшиж магадгүй. Хоёулаа плей-оффын байрлал. 6-7 бол шууд шалгах Хожигдвол хот. тийм хожигдсон шууд гарчих гээд байгаа юм шиг тийм. Яг л хожихын төлөө. За City өөрсдөө 11-р байранд плей-оффын байранд байгаа. Galatasaray болохоор 17 дугаар байранд яваа. Энэ хоёрын тоглолт бол унсаж гарах нь байна. За Барселонагийн хувьд 9 дугаар байранд шууд шүгийн 16 шалгахын яг гадаа байж байгаа 13 оноотой. Тэдний эсрэг Копенгаген 26 дугаар байранд байгаа баг плей-офф руу орохын төлөө. За Барселона бол эхний 8 руу орчлоо тий. Тэгээ бас голын дөрөв чухал байна. Үгүй
дээр байгаа эдээс чинь зарим нь хожигч можигдоо жишээ нь одоо хоорондоо морондоо байна шүү. Тэгсэн ч гэсэн 13 оноотой нэг бусад багууд чинь бас одоо City жишээ нь 5-1-ээр хожоод Барса нэг 2-1-ээр хожиж бол City урднах чинь. За тэгээд Боруссия Дортмунд юутай? Интертэй. Интер 14-т яваа, Дортмунд 16-д яваа. Гэхдээ оноо бол хоорондоо зөрүүтэй. Интер 12-тай. Надад хоёр чи ерөөсөө плей-оффтоо л байх юм шүү. Хожсон шажигдсан чи. Ер нь бол за яг Яг хожсон багт нэг жаахан 4-5% юм л боломжтой. тий. Мултрахгүй юм байна. Ер нь орохгүй юм байна. За тэрнээс бос тоглолтууд бол угаасаа энэ чи 36 багтай 18 тоглолтоос биднэрт 5хан сууг байгаа учраас 5 суугаараа 5 гэж. 5 гэдэг чи бас олон тоо. Жишээ нь дэлхийд ер нь юм байхгүй шүү. 5 суугаараа дамжуулна. Таал одоо энэ Азад 5 суугтай ганцхан байж тээ. Одоо яг ингээд нэг телевизэн 5 сууг 5 тоглолт зэрэг гарахгүй би бол байхгүй шүү дээ. Тийм байна. Одоо манай билгүүдээ захирал шиг одоо ингээд 5-ын 5 суугтай ингээд байж байгаа юм. 5хан гэж яриад тоо тэрийг. уучлаарай гэдэг. Абрамович энэ хоёр л ер нь нэг юмрхүү байна да. 13 тоглолтод бол гарахгүй нэ. За Европа лиг. Европа лигдээс Порту Рейнжерс Энэ бас сүүлийн тойрог. тий сүүлийн тойрог. За тэгээд Панатинайкос Роматай Ноттингем Ференц Вароштай Бетис Фейнорттай Штутгарт Янг Бойс ой тоглолтууд байна шүү. Фейнорт ч одоо 26 байгаа гэдэг байгаа тий. Фейнорт 26 байгаа. Битис ч идэд байла. Бетис 8. Ер нь бол доошлол доошлчих гээд. Шоон шүгийн 16. Манай Ноттингемд ер нь орох вариант байна уу? Ноттингем ч гайгүй. Ференц Варош ч ямар ч байсан 7-д байд гэсэн. Ноттингем 16-д байгаа. Плей-офф руу бол орчих. Ер нь бол Ер нь орох юм байна тий. ер нь орно. Гол нь Ференц Варош нь бас нөгөө топ 8 хадгалах гэж үзэх байх. Тий. Хожигдохгүй одоо болж өгөл ажихгүй. Ноттингем Лион хоёр чинь нэг эзэнтэй байна гэдэг байгаа. Олимпиакс. Олимпиак. Тий, Ноттингем Ноттингем Олимпиакс. Лион болохоор нөгөө Паластай. Нэг эзэнтэй. Тэрстэй. Аль нь охин компани юм дээ. Хоёул охин юм шүү. За энэ дундаас бол ингээд бүгдээрээ л үзүүштэй гоё тоглолт болох нэ. За ингээд хуваарийн тухайд юм байна. Тэгээ эх 7 хоногт бол баг суглаа байгаа шүү тий. Шууд энэ 7 хоног 5 өдөр. 30 энэ 7 5 өдөр. Тий. 5 өдөр 19 цагаас аваргуудын лигийнх 20 цагаас Европа лиг. За тэнгуүтээ аваргуудын лигийн шүгийн одоо энэ нөгөө нэг плей-оффын тоглолт маань 2 сарын 10 Валентинаар л бол 2 сарын 10-даар ихний тоглолт болоод хариу тоглолтууд нь болохоор Шөнийн битүүнээс нэг нь шилжих шүн. Битүүний урд өдрөөс битүүн шилжих шүн гэсэн шүү. 17-8-аар. Тэгээ ямар сандаа нөгөө манай тайлбарлагч нар яг тэр шүн нөгөө мөрөө гаргах гээд байгаа байхгүй юу? Гэрээсээ гарчих юм бол мөрөө гаргачих гээд аягүй хэцүү. тэр айгүй төвхтэй байсан. Чи байх юм боос тээ. Би одоо мэдэхгүй. Манай ажлын гадаа хүн цаас мас шатаагаад мод зод хийсгээд Шөнийн ойлгоорой. Шөнийн 4 цагт яг тоглолт эхлэхжсэн чинь нөө. Тайлбараа хийчихэл өглөө яг гараад мөрөө гаргачих юм шүү. Өөрөөр гарч 6 цагт. За Германы Бундслиг руу юмтаа шилжнэ. Ёстой нэг хов сони юм боллоо. За энэ хэдэн тоглолтын дараа хожигдож байгаа. Энэ үлрэлийн ихний хожигдол. 16 хожоод 2 тэнцсэн байсан явж байсан. Аугсбург энэ хоёрын ихний тоглолтын дээр Байерн 3-1-ээр хожиж байгаад Аугсбург нөхөж 2-ыг хийгээд ер нь нэг жоохон зов. Хамгийн сандрагсан багуудын нэг шүү. Тийм. Тэр чинь 75 дээр 3-2 болгочоод сүүлийн хэдэн минут бас нэлээд бужигнуулсан юм. Тий. Байерн харин нэг жоохон тийм ядралт ажиглагдж илээ шүү. Жогын талбай дээр Амарч орж ирв. Сая үйлчингүй л Англи багуудыг бодоход сар аварсан. ууг нь ууг нь Германчууд чи ер нь өвлийн амралтаараа хаана очиж амардیں۔ топууд нь бол Америк руу явна. Тэр хойд Африк руу явна. Араб руу их яваад. Тэр дулаан орноор бол юм. Англичууд бол Испанд Сантандер их очт юм байлээ. Манай монголчууд бол Вьетнам тийм Фукуок. Оросууд энэ хайнаар манаа найцаа яваад байна уу? Оросууд одоо баг явахгүй юм шиг. Турк руу явдаг юм. Тийм Турк руу бас явдаг баг. Ер нь бол тэгээд хүүтэн сэрүүн орны иргэд бол бүгд явд юм байлээ. За ингээд чинь Франц нөхөр хиндлээ Масенга. Масенго. Би хоёр нэг уссан доо. Аугсбург ч бас юутайгаа Мюнхентэй их ойрхон баг шүү. Он чинь юу Баурын дээр биш. Мууч те. Тийм нэг мууч. Энэ бол одоо тэгээд яг л энгийн товтлогоо үстэй. Яг нөгөө пионер мад гэдэг шиг. Арсенал яг л ийм л товтлогоо хийх гэдэг. Бүх юм дээр гол гэж.
Энд дэр чи ноёрыг ол суулгачихж байгаамаа. Ноёрыг ер нь үе үе суулгачихжээ. Дэлхийн аваргаар тоглох юм бах та. Ноёр энэ жил 40-тэй юу? Тийм бах шүү. 39 40. 40. Ноёр. Оноор бол 40 бах те. 86 оны хол. 86 оны 3 сарын 27. Хоёр ч гэсэн гэсэн. Театрын баяраар. Надаас Театрын 3 сарын 27 гээд театрын баяраар юм байна тий. За тэгээд одоо эн чинь хэдэн тоглолтын дараа хожигдож байна? Одоо энэ чи 10 өнгөрсөн улирлын оролцоод бол улирлын төгсгөлдөгтөө нэг хожигдсан баха нөгөө ойлгомжтой болчиход. тийм баг. Тэгэхээр нэг амар урт суурал байхгүй хаа. За аваргуудын лигт бол Арсенал хожигдсон нэг байна. л 11 сард хожигдсон. Тэрнээс урагшаа Өөр бол хожигдоогүй. хожигдол хайхаар клубүүдийн дэлхийн аваргад яг Парис Сен-Жермен хожигдсон байна. За тэгээ урагшаа хөөхөөр аваргуудын лигт Интерт хожигдсон. Бундслигт бол 3 сарын 8-ны өдөр Бохумд талбай дээр хожигдсон байна. Тэрнээс хойш. Тэрнээс Мартин 8-аар. Мартин 8 хожигдсон. Тэгээ тэрнээс хойш ингээд 10 сарын дараа хожигдож байгаа юм шүү. За тойргийнх нь үр дүн хэдүүлээ хамтдаа шалгацгаая. Амар уу? Хамбург Бүнцлэгт өнгөрсөн жилийн 3 сараас хойш хожигдож. Хамбургийн дерби гол ороогүй. байдгаа. Ливеркузен нэг юм хожлоо очлоо сүүлийн үед муус. Гэхдээ талбай дээр Вердер дулдаал. Энэ Франкфуртүр байх боллоо. Хофенхайм ч одоо 3-т яваад. Хофенхайм ч их дээгүүр яваа ш. Лайпциг өдсөн. Лайпциг дажгүй. Майнц сүүлд явж байгаа. Оо Майнц манай конференц. Ихтэй боллоо. Манай Вольсбург хамгаалт үнэхээр байхгүй маа. Дортмундыг эвгүй болов гэсэн чинь Унионы талбайч бас эвгүй шүү дээ. Асуудалгүй болчихлоо. Гладбах хөөрх юмтай. Талбай дээр 11 сард нэг сэргэж ирснээр тэгээ буцаа байхгүй болчихлоо. за Фрайбург нэг яалчгүй талбай дээрээ дулдаал авч юм. Юу нас муу байх шүү. За ингээд өндөрлсөн болвол хэдүүлээ. Италийн Serie A лиг рүү шилжицгээе. Томчуудын хоорондоо тоглолтод тойрогт таарлаа. 22 сар тойрог. Энэ Ювентус Наполи болжээ. Консейсао. Ювентус ч бүр 6-ад байсан шүү дээ. Консесао гараанд гарсан нэрээ. Спалетти ирээд ер нь сайн байна уу? Консесао. Ювентус. Кифрен Турам гэж нэг нөхөр ер нь гайгүй шүү. Авралын лигч бас клин шит хийсэн гэсэн. Бенфика хоёртойгоор очсон дараа шүү дээ. Бенфика Наполи хоёртой дарааж тоглочихсон чанга үстэй. Тэгэхээр хоёуланд нь клин шит хийж. Наполи нэг л болж өгөхгүй байна да. Одоо тэг Челси дээр яах вэ? Жонатан Давид. Энэ янзаар Үзсэн шүү. Энэ их гоё гол. Хамгийн гол нь нөгөө 25 байгаа гэдэг чинь л тий. Жонатан Давид ч одоо өнгөө автсан гэж байгаа. Тий. Лилээс те. Канадын шгшээгийн товтлогч л юу? Жонатан Энэ жил Давид. энэ зам дэлхийн аварга дээр Жонатан Давид Яа тэр. нутагтаа тоглосон тий. Тэгнэ. Ч одоо ер нь 4-5 ч хийчихгүйсэн юм шүү Ювентус. Энэ манай хойлонд хажуудлынхаа үнд сая өгөх газар ууз. Хоёуланд ч тэр авралын лиг дээр. Энэ одоо ингээд хараа өөр Билдис. энэ яаж Жон байгаа. Илдис. Илдис гэдэг чинь од гэсэн үг гинэ. Туркэрөө. Тий. Тэгээ энэ гараараа энэ одыг үзүүлээд байгаа юм байна. Гараа харин нэг сонин хуруугаа яадсан. Энэ тоглогчдын голын За, чи- баяртай холбоотой юм хийгэлсэн. Одоо яа. Чи өөрийнхөө нэрийг мэдв? Илдис юм биш. Илдис. Өөрөө. Баярыг юу гэдэг юм бол? Ха? Мэдээгүй одоо celebration л үлгүүд. Элдис л. My Turkish name is Илдис. Заастаа энэ ойрд гол хийж байгааг нь хараагүй Филип Кост. Костич шүү дээ. Харин тий. Гой зөксөн шүү дээ. Франкфуртод нөгөө нэг Европа лигийг авч өгөөл тэгэл Итали явсан. Наполи тэгээд яачваа юм. Гол хийвэл нэг Мактумнай хийх юм. Тий. Хоёулын яг нэг цөөхөн хийсэн л дээ. Нөгөө манай ууртаа тасгалжуулагч байгаа үстэй. Тань байж лээ. Спалетти юу ч болоогүй юм шиг гар барай л явчихна. Туг хөлөөсөн болж буу юм болж байгаа шүү дээ. Тий. За нөгөө талдаа Оо, тэгэл буу юм болоо үстэй. Нөгөө Рома. гарнаас тавихгүйсэн чи. Рома Милан. За Рома ч нэгт байгаа тий. Оо айхтар. Нөгөө хийгээл алдаад байдаг Рома биш болсон. Ягаад гэвэл манай Карло өөрсөн. Малн нэрээ энд ирч явчих. Тий, Астон Виллага сая өвлийн солилцоогоор ирчээд байгаа. Даниэл Малан. Зээлэр ирсэн байлаа тий. Зээл. Тэгээ баг тэр чинь. Оюун тоглолтын дээр нилээ яасан. Маньяныг бол зөндөө зовоосон байлаа хин. Шууд гараанд хийцсэн юм байна тий. Маалан. Тий. За тэгээд Ромад аягүй их удаж байгаа тоглогч нар их байна. Дибала юу. Бараг энэ багийн
одоо Дибала шаараа ирлээ нэлээ бодчих واخ шүү. анх л энэ Рома тэгэл Ромагаас тэтгэврт гарах гэсэн бол тэтгэв шүү. Тэр нь одоо хэр тогтоолт өндөр тогтоолт чаддаг. Байдаггүй. Ромагийн цалинч сайн биш ээ өндөр тогтоолт. Тэгээ манай Ромагийн фэнүүд айгүй их байдаг те. Бага ба. Манай анхаач Ромагийн фэн Биш байсан. те. Централ Ойрч телевизийн Рома Атын талаар бас яг бүү юм болоодсэн биз дээ. За, Лука Модрич голын дамжуулалт хөгжил байна. Кони де Винтер гэж хамгаалагч залуу. Анхныхаа голыг Милан л хийсэн. Тим хамгаалагч Милан байт юм уу? байд юм байна. Гар. Энэ ирчүүд нь хоёулаа нэг Үүшээ энэ пенальтиг тэгээд хэн маань зохгүй юм уу? Аргентин, Дибала юу? Дибала маань. Дэлгэрээний зогч таарсан байх. Чинь л зөксөн байна да. За ингээд нэг харьцаатай Олимпийн зэгэлт хүрээлэнд тэнцсэн. Рома ер нь нөгөө нэг тийм гэрүүлийн харилцаа үүсгэждэг баг уу тоглогчдтойгоо. Манай Комо гараачтай. Тэг ком хаймар. 6 мэл. Одоо чинь Тоти, Пироти энэ ч одоо хичнээн жил боллоо. Тийм үү? Тэрнтэй адилхан энд байгаа тоглогчд бас аягүй удаж. Нэг очвол явдггүй юм байна л та тий. Тий. Тэгээ ерөөсө хоорондоо айл гэр шиг болчтой юм тий. Ах トゥ сад биш. Комо гэснээс Комо ч Ториног талбай дээр нь 5-1 дээр Харин уцаага зөрүүлээ өөрсдөө талбай дээр 6-1. Нийтдээ 11-1. аймаараа. 6 мургаад Ториногийн ч одоо энэ Италийн багууд бардггүй шүү дээ. аюугүй юу. Ториногийн талбай бол бүр гэсэн чинь Комо. Шүн Удинесе 3-1-ээр Веронаг. Энэ Комод нэг юм грек тоглогч байна. А тийм. Януулис илүү. Биш үү? Дувикас. Дувикас. Анастасиос Дувикас 26-т давтагч. Тэр чи овоо хийгээд Харин Селтэ Вигоос ирсэн гэж. Тэнтэгтэй нэг удааг баг. Тийм үү? Ганц нэг Сонин багаас ирсэн. 8 гол хийсэн байгаа юм шүү Сериа. Тий. Тэгээ Нико. Тэгээ энэ чинь нөгөө Нико Паз байгаа шүү дээ. Одоо бэлгүүдэгийн баг буцааж авах гээд байгаа. 10 сая яарлавч нэг шүү. За ингээд Фиорентина бол муу тоглолтын төржгээрээ үргэлжилсээр байгаа. Лацио бүр баларлоо. Одоо нөгөө Кастиляносыгаа Вест Хэм рүү явуулсан. Вест Хэмээс сэргээд одоо Лечиг талбайд нь очиж барахаа байлаа. Тэгээ оронд нь хэнийг авцсан байла урдаа. Байхгүй нөгөө Булайд ямаа л байгаа. Шинээр хүн авах юм. Аваа. Мөнгө байхгүй. Мөнгө Чи авсан. Сэлгэнээс чи хин л орж ирж байгаа юм бодохгүй. Манай. Цаканы. Барсагийн Кристианосыг хэдээр авсан юм? А Педро юу? Педро. Аа? Кристианосыг хэдээр зарсан юм? Нөгөө Озилэр шалахгүй. А Зарцсан. тэгтээ шалахгүйсэн 2 3 30 шүү. 30 мучаар. 30 хүрсэн юм уу? Тий 30 муч чинь айгүй хэрэгтэй байгаад гэх шиг байлаа ч. Тийм ээ. Энэ сари тамгинаас гарлаа гэж юм бүр. Нэг тим явсан шүү. Тий мөнгө байхгүй харин. Мөнгө байхгүй сарын Тавьтич мөнгө алга. тэгээд 30-аар зараад Уучлаарай гэсэн юм тий. Сари одоо чинь хэмнэлттэй ихгүй бол сарыгийн тамхины мөнгийг олох гэж Тэр Кастионыг авсан 30-аасаа нэг хэдэн баачг тамхи авчихад яах вэ? За үнэхээр өөр юм сурчлаа явуулсан байли. үнэхээр мөнгө байхгүй. За, Испани Ла Лиг 21-р тойрог болсон. За, шүн болвоос 1-1 үү? Жирона. 1-1 байсан уу? Харин. За, юун дээр Барселона 3-1-ээр Овьедог. Энэ 2-р үед нэг юм 3 гол шүү. Эхний үед бол ер нь айгүй хэцүү л тоглож байна. Реал амар байлээ шүү. Реал сайн байна. Мбаппе. Копа дель Рейд хасагдсанаас биш сүүлийн 3 тоглолт бол ер нь их аятайхан л байна. Ер нь Мбаппе чи энэ жил ер нь нийт 40 хэдий хийж байгаа юм. Тийм шүү дээ. 60 мар бол хийхээр биш. Авруудын лигт 11-ийг хийцсэн баг шүү. Амар байгаа юм байна. Энэ хийгээд л. За Атлетико Мадрид нэг юм ёо нөгөө сөөрлөт маань мартсан байсан чи эргэж гоолтаад. Аюул боллоо. За, ингээд Барса бол Овьедог өстой зүгээр хосын шувтруу шувтрах юм байлээ те. Тэгээ зүг болчихил шүү дээ. Урддаг болол баг. 52 51 оноотой. Ердөө ганцхан зүрх. За Битис. Ойрх хавжээ. Нөгөө манай нөгөө хин Антонио маань хийх байч. Антони мөн ойр дээр нь жоо чимээгүй байх шиг байна тий. Тийм. Гэхдээ байгаа. Алавес тож гэх. За, ингээд өндөрлсөн байна. Илтис Байрам гэдэг би саяас харлаа. Байрам гэж нэрлж тийм хараас болдог. Байрам гэж нэрлж болдог гэнэ. Чи сая чи баярыг уу? Баярыг тэгээд Би бас харсан юм дараа шүү дээ. өөч таандар нэр байна. Илдис Байрам. Илдис Байрам. Чин турк хэлний хичээл биш шүү. За, энэ 7 хоног бид аврагын лигийн 8 дугаар тойрог, Европа лигийн 8 дугаар тойрог буюу
одоо лигийн шатны хамгийн сүүлийн цоргийн шийдвэрлэх тоглолтуудыг шууд амжуулнаа. 5 дахь Баасан гарагт түрүү одгийн хэлсэн 19 цагаас аваргуудын лиг, 20 цагаас Европа лигийн плей-офф шатны суглаа. Эний чинь дараа дахиад суглах уу? Үгүй ээ. Конференцийнх болцсон. Үгүй ээ, нөгөө шүгэ 16-ыг нь. Тэнд болно. За тэгэнгүүтээ юу яана? Энэ 7 өдрийн амралтын өдрөөр болохоор Ливерпулийн талбайд Ньюкасл ирэх нь байна. Бэм гарагийн биш юу юм чи. Ням гарагч шилжих нь тэг 4 цагаас юм байна. Даваа гарагч шилжихийн орой тэг цаг 30 минутаас Тоттенхэмийн талбайд Манчестер Сити ирэх нэ. Нөгөө Пеп Гвардиола ирээд гол хийж чаддгүй үзэнгэлт хүрэйлээ. Одоо тэгээ хамгаалагч нар нь байхгүй ба шүү дээ. Яг гэхдээ юу Гэй ч нь бол тоглож байгаа. Тоттенхэм чинь Премьер Лигт бол талбай дээр хожиж чадахгүй байна. Аргууд За ийм тоглолтууд болох нь. Ситид бол өгчнөө. Нөө күдүүс мүдүүсэд л хүрдээ тавьчихсан шүү дээ. Гол навруудын лиг. За та гуравтаа Илдиз баяраа. маш их баярлалаа. Хамтаас үзэгчдээ маш их баярлалаа. Эх 7 хоногт 25 дахь дугаараараа за тэгээ зарим нэг зүйлс тодорхой болсны дараачаар чухал дугаараар уулзах нэ. Нэвтрүүлгийн ерөнхий байдлаагч Woo Home, нэвтрүүлгийн байдлаагч Skytel, нэвтрүүлгийн алтан ивентгэгч Tiger Brand эх 7 хоногт шинэ дугаараараа эргээд уулзъя үзэгчдээ баярлалаа. Тайгрынхаа нөгөө үгийн хэлээ болсон юм.